Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, манай синдикат ярилцлага нэвтрүүлгийн манай ээлжийн дугаар эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид ногоон эдийн засаг, ногоон хөгжил гэдэг сэдвийг өнтгөөр эрхэм зочтой ураад байна. Тэгээ би зочтой танилцуулъя. Миний зүүн гар талд Agima TML пластик үйлдвэрийн захирал ирсэн байна. Мөн Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Бат Хишиг, TDB Securities үндэсний компаниг үүсгэх захирал Бат Чимэг, мөн Nature Conservancy байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Гал Бадрах ирсэн байна. За та бүхэнд маш их баярлалаа цагаарж ирсэнд. Тэгээ шууд үндсэн асуулт руугаа орё. Яг нь сүүлийн үед ингээл ногоон хөгжил, тойрог эдийн засагч гэдэг юм уур амьсгалын өөрчлөлт гэдэг аягүй их ингээд ярьдаг болсон. Ярьдаг болохоосоо гадна яг бодтойгоор эдийн засаг бизнесээ аягүй их мөнгөний нөгөө шилжилт ийшээгээ явж байна л да. Тэгээ тэрийг нь бас зөв буруу гэж ярьж байгаа зөндөө хүмүүс байна. Мэдээж нээлттэй нийгэмд янз бүрээр ярьж байгаа. Тэгвэл одоо хүртэл бас ингээд уур амьсгалын өөрчлөлтийг жинхэнэ юм худлаа мó те энэ ногоон хөгжил гэдэг чи яг юу юм гэдэг дээр бас яг хүн болон бас тийм нэгдсэн ойлголттой байж чадахгүй гэж би харддаг л таа би зүгээс. Тэгэхээр яг уур амьсгалын өөрчлөлт гэж юу юм, тэр нь хэр бодиттой, Монгол улс нөлөөлөл нь ямар байдсан бол олон улсад ямар арга хэмжээ хийж чадлаар мэдээлэл өгөөч гэдэг галаа захирлаас нэгний асуулт асуумаар. За тэгэхээр мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн талаар итгэгчид үл итгэгчдгээ хоогдчиход байж байгаа. Тэгэхээр зүгээр ганц товчгоо эхлээд уур амьсгалын өөрчлөлт гэж яг юу вэ гэж тайлбарлая ойлгомжтой байдлаар. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг маань урт хугацаанд болж байгаа агаарын температурын өөрчлөлт, тэрнээс үүдэн гарч байгаа байгаль болон одоо цаг уурын үзэгдлийн өөрчлөлтийг хэлж байгаа. Тухайлбал бол цаг уурын өөрчлөлт гэдэг нь юу хэлж ийнэ вөхөр хурд тундас эсвэл ган гачиг, уур усны давтамж, тэрний одоо хэмжээ маш ихээр нэмэгдэх энэ үзэгдлийг хэлээд байгаа. Мэдээж хэрэг байгалийн зам ёсны ийм уур амьсгалын өөрчлөлтүүд болж байсан. Одоо яагаад хүмүүс ингэж санаа зовоод байна вөхөр хүн өөрөө тэр уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болсон. Яагаад хүн өөрөө болсон бэ гэхээр 1800-аад оны үеэс аж үйлдвэрийн урсгал эхлэхдээ зэрэгцээд хүн төрөлхтөн нүүрсийг ихээр хэрэгэлсэн. За дараа нь дотоод шатлалтын хөдөлгүүр гараад тэгээд тэрнтэй холбоотой газрын тосыг бол ашиглаж эхэлсэн. Тэгэд энэ явцад энэ нүүрс болон газрын тосыг ашиглах явцад чинь агаарт бид нар товчоор хэлэх юм хөдөлмжийн хийгд нэрлэгддэг. За энэ хийнүүдийг их хэмжээгээр цацсан. За тэгээд зарим хүмүүс тэгж тэр хөдөлмжийг хийж агаарт юу ч хийхгүй тэгээ байж идэг гэж. Тийм биш л дээ. Тэгээд тэр нөгөө дэлхийд дээр тусч байгаа нарны цэцрийг буцаад гарахт нь ойлтоос нь ингээ бариад үлдчихэж чинь гэсэн. Тэгэхээр нөгөө хөдөлмж маягийн ийм одоо үр нөлөө үүсгчээд тэр чинь нөгөө агаарын температурыг ерөнхийдөө удаан хугацаанд дулааруулдаг байхгүй. Тэгэхээр одоо ер нь 1.2%-аар дэлхийд дахинд агаарын дундаж температур өссөн гэдэг. Энэ бол хүний үйл ажиллагаанаас оруулсан хувь нэмэр учраас одоо сөрөг нөлөө учраас хүн өөрөө нөлөөсөн юм уур амьсгалын өөрчлөлт болж байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Монгол улсын хувьд бол 225%-аар агаарын хэм нэмэгдсэн сүүлийн 50 жил гэсэн ийм тоо баримт байгаа. За үүнтэй уялдуулаад мэдээж нөгөө ган зуудын давтамж нэмэгдэж байна, уур усны давтамж нэмэгдэж байна. Энийг явахын тулд харахын тулд хоол явах хэрэггүй. Саяхны одоо өнгөрсөн жилийн цуд байна. Маш хэмжээний мал хорогдлоо. За Улаанбаатар хотод болж байгаа үерүүд байна. Тодорхой хэмжээгээр хотын буруу төлөвтэй холбоотой ч гэсэн нөгөө би хэлсэн шүү дээ хэмжээ тэгээд нөгөө давтамж нь гэсэнхээр ойр орхон юм хүчтэй адар бороо орж ийн гэдэг чинь уур амьсгалын өөрчлөлтийн нэг үзэл. Тэгэхээр бидний асуудлыг шийдвэрлэхгүй бол үл гэдгийг байдлаар байвал цаашдаа хүн төрөлхтний оршин байх тэр үтгэл одоо эдийн засагт бол асар хэмжээний хор охирол үзүүлнэ гэсэн янз бүрийн тоо баримт байгаа да. Товчхон тайлбарлахад юм байна. За тэгвэл энэ одоо явагдаж байгаа бодит өөрчлөлтийг бас анзаараад гэх юм уу те сая шинэ байгуулагдсан засгийн газар бүр уур амьсгалын тусгай яам байгууллаа те. Тэгээд 2000 оны сүүлээс эхлээд илүү те бүр уур амьсгалын тусгай элч гэдэг тийм хүн ажилдаг ингээд үе дамжид ажиллаж байгаа. Тэгэхээр яагаад энэ уур амьсгалын яамыг өөрчлөлт яамыг зохион байгуулав? Та хэдийн хүлээж байгаа үр дүн юу байна? Энэ тусгай элч гэдэг хүн яг яад юм те? Тийм. Тэгэхээр сая галаа доктор хэлжлээ л дээ. Ер нь бол уур амьсгалын өөрчлөлт зайлшгүй бодиттой тийм зүйл болсон. Тэгээ энд одоо юу ч хийхгүй байх нэг сценари явж исэн бол 2015 оны Парисын хэлцээрээс ахуулаад одоо 190 гаруй улс тэр конвенцэд нэгдээд хөгжсөн болон хөгжиж байгаа буруу хөгжилтэй далайн ер нь бүх орнууд энэ дээр өөрийнхөө хувь нэмрийг оруулаад ер нь энэ оршин байгаа дэлхийн ертөнцийнхөө энэ уур амьсгалын өөрчлөлт хүрэж байгаа сөрөг нөлөөллүүдэд багасгая. За үнэхээр багасгаж чадахгүй бол тэрэнд нь дасан зохицохын хэмжээнүүдийг хийя гэдэг. Ингээ олон улсын конвенц одоо жил болгон хурлаа хийгээд дүгнээд ингээ явж байгаа.
Хамтарсан засгийн хувьд бол мэдээж хэрэг энэ уран амьсгалын тусгай альч гэдэг хүн бол 2009-10 оноос даваад ирж доктороос анх томилогдоод дараа нь хуучин байгаль орчны сайд байсан бачааруулга бас уран амьсгалын элчээр ажиллаж байсан. Сүүлд одоо 2 зөвлөх ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр энэ бол ингээд Монгол Улсын засгийн газар бол энэ уран амьсгалын өөрчлөлтөд холбоотой энэ асуудлыг бол яг өнөөдрөөс биш л дээ. Энэ чинь 10 хэдэн жилийн өмнөөс анхаарал явж байсан тийм зүйл. Одоо энтэйгээ уялдуулаад одоо манай яг үндсэн барьж байгаа баримт бичгийг хэлэхэд бол үндсний тодорхойлсон хувь нэмэр буюу 2019 он засгийн газараас баталсан за хүлэмжийг Монгол улс 2030 он хүртэл хэрхэн яаж бууруулах вэ гэдэг засгийн газрын тогтоолтод төлөвлөгөө байгаа. За яг өнөөдөр бол бид нэр тэр төлөвлөгөөний урьдчилсан тайланг бас сонсоод ирж байна л да. Тий. Уран амьсгалын тусгай элчийн тухайд бол мэдээж хэрэг засгийн газрын одоо барьж байгаа бодлогыг илэрхийлэх. За энэ Монгол улсын уран амьсгалын өөрчлөлтөд тэмцэж байгаа ажлуудад хувь нэмэр оруулах ялангуяа одоо ногоон сангуудаас, донор орнуудаас за хамтарсан байдлаар ер нь Монгол улсдаа энэ уран амьсгалын өөрчлөлийн сөрөг нөлөөллийг бууруулах талд ажиллах юм үүрэгтэй ийм статус байгаад байгаа. Тэгээ саяч бид нар бас уран амьсгалын конвенцийн хурал Бакууд за цөлжилтийн эсрэг тэмцэх конвенцийн хурал Сауди Арабын Риад хотод бас оролцоод ирлээ. Зөвхөн энд тодруулаад хэлэхэд бол 2 жил тутам болдог цөлжилтийн эсрэг хурал бол 26 оны 6 сард Улаанбаатар хотод болно. Тэгээ яг энэ түрүүн галаа захирлын хэлж байгаа дээр би бас нэмээд хэлэхэд энэ уран амьсгалын өөрчлөлтөд тэмцэхгүй бол юу болох юм бэ гэдэг үнцгийг бид нар бас ярих зүйтэй байх. Шээ одоо Монгол улсын газар нутгийн бараг 76% нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар нэрвэгдсэн гэсэн тоо статистик судалгаанууд байгаад байгаа. Тэгэхээр бид нар ингээд цөлжилтийн эсрэг одоо тодорхой юмуд хийхгүй бол эсвэл хэн нэгэн хийхийг хүлээх юм бол энэ дээр аж амьдралаа залгуулдаг. За энд байгаа байгаль, эколог, орчин энэ бүх зүйлүүд чинь ингээд юм ямар ч маш хүнд байдалд орно шүү дээ. Бид нар өнөөдрийн зарцуулж байгаа нэг төгрөг бол ирээдүйн 30 төгрөгийн зардлаас өрчсөн сэргийлж байгаа л гэж байгаль орчинд одоо зарцуулж байгаа мөнгө өргөийг тэгж харах хэрэгтэй юм байлаа. Одоо тэр үүднээсээ бид нар бол хэдийгээр хөгжиж байгаа орн магадгүй зарим одоо хүмүүсийн сонирхдаг шиг Монгол улс бол одоо уран амьсгалын өөрчлөлтөд бага нөлөөтэй мөртлөө одоо бас харьцангуй их оролцож байна ч гэдэг юм уу ярьж яж магадгүй. Бид нар бага нөлөөтэй байж болно. Гэхдээ их нөлөөнд байгаа улс. Том газар нутагтай байна. Тэр хэрээрээ бидний хариуцах юм бас их өргөн байна. Биднээс хамаарсан бас бусад улсуудад очиж байгаа нөлөөнүүд байж байна. Бусад улсаас хамаарат биднэрт ирж байгаа нөлөөлөл байна гэж ингээд олон өнцгөөс ярих зүйтэй байх гэж байна. За баярлалаа. Тэгээ яг хөө ингээд яг бодиттой өөрчлөлт байна. Энэ дээр нэг засаг төрнө анхаарч байна, бодлого гаргаж байна, олон жил ажиллаж байна гэдэг бол нэг том алхам. Гэхдээ нөгөө талдаа энэ бодлого өөрөө хэрэгжих ёстой тий хэрэгжээд иргэн бүрт ингэж наалдаж мэдрэгдэх ёстой. Тэр утгаараа би нөгөө хувийн хвшлийн хоёрт төлөөллийг бас урьж авчирсан байгаа. Ялангуяа сүүлийн үед яг энэ ногоон хөгжилтэй холбоотой ногоон эдийн засаг тэгээ ногоон санхүүжилт гэдэг зүйл айгүй их ярьж байна. Тэгээ баг ингээд айгүй олон сан ман байгуулагдаад тэ мөнгө төгрөг босгоод ингээ яваад байна. Тэгээ энэ дундаас худалдаа хөгжлийн банктай TDB Securities-аас нэлээд олон сая доллар босгоо ингээ явж байгаа. Тэгэхээр энэ ногоон санхүүжилттэй холбоотой одоо энэ босч байгаа санхүүжилтийн хэлбэрүүд нь, боломжууд нь мөн энэ мөнгө төгрөгийг босгоод зарцуулахад тулгарч байгаа асуудлууд нь юу байна? Нууц өшөөл өнөөдөр хүртэл та нар хэдийн хэмжээний мөнгийг гадна дотноос босгоод байна. Нөгөө талдаа зарцуулалт талдаа тэгээ та яа өссөн хэмжээгээр бас яг энэ бодит хувийн нэмэр оруулаад энэ уран амьсгалын өөрчлөлтөд тэмцэж чадж гэнэ гэж үздэг юм чинь. Зөв. Тэгэхээр доктортой хөгжлийн ойлголт маань дөрөв хэллээ 193 орны нэгдсэн доктортой хөгжлийн 17 зорилтыг бол батлаад одоо улс орнууд ингэж дагаж мөрдөж эхэлсэн гэж байна. За Монгол улсын хувьд бас ялгаагүй 2014 оноос эхлээд ногоон хөгжлийн бодлого за тэгээд 2020 оны алсын хараа 2050 гэд бодлогуудаараа энэ доктортой хөгжлийн 17 зорилтод манай улс яаж хүрэх вэ гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Мэдээж доктортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хамгийн чухал хөшөөрөг болоод санхүүгийн хөшөөрөг буюу шаардлагатай санхүүжилтийг улс орн маань ямар хэмжээнд одоо татан төвлөрүүлж чадчихээн эргээд зорилт нь зарцуулалт нь ямар хэмжээнд байна гэдэг аюул чухал үзүүлэлт болчиход байгаа. Тэгэхээр яг олон улсын практикт болохоор нийт энэ санхүүгийн зах зээл дээр байгаа нийт одоо санхүүгийн зах зээлийн хэмжээг ойролцоогоор 379 триллион доллар гэж үздэг. Энэний одоо 30 триллион одоо доктортой хөгжил рүүгээ зарцуулагдахаар 2030 хүртэл ийм дүр зураг ажиглаж байгаа. За Монгол улсын хувьд болохоор 2022 онд бид нар
доктортой санхүүжилтийн одоо үндэсний газрын зурагтай болсон. Тэгэхээр энэ газрын зурагт маань доктортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар байгууллагууд, ямар хугацаанд, ямар ажлуудаар хамтарч ажиллаад ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг маш тодорхой ингээд заагаад өгсөн байж байгаа. За энэ дээр манай санхүүгийн салбар маань ерөөдөө банкны салбар, банк ус болон хөрөнгөний цэцэл даатгалын салбар гэдээ явж байгаа. Тэгэхээр энэ салбаруудаа нийтдээ доктортой хөгжлийн зорилгоор одоо 1.2 их $80 санхүүжилтийн их усрыг ерөөхдөө ингээд төвлөрүүлсэн байна гэж үзэж байгаа. За эндээс салбар тус болгон дээрээ одоо өөрийн харилцагч байгууллагууд иргэдтэй ингээд ногоон төслүүд доктортой санхүүжилтийн одоо зарцуултуудыг хийгээ явж байгаа, зээл олготууд хийгээ явж байгаа гэсэн үг. За банкны салбарын хувьд болохоор одоо банкны салбарт олгогдсон байгаа нийт зээлийн 3.5% орчим яг энэ ногоон төслүүд буюу доктортой хөгжил рүүгээ зарцуулагдсан байна гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл үнийн дүнгээрээ 1.2 их $80 орчим байгаа байхгүй. Тэгэхээр нийт татсан байгаа их усүрийн одоо төрөөр илэрх юм бол 4 тэрбум орчим гэж үзвэл 1.2 нь банкны салбартаа одоогийн байдлаар олгогдсон байна гэсэн үг. За тэгээд энэ зорилго маань одоо банкнуудын хувьд болохоор энэ доктортой санхүүжилтийнхаа хувь хэмжээг 10% руу хүргэх юм зорилттой 2030 хүртэл байгаа гэсэн үг. За банк усын салбарын хувьд болохоор одоогийн байдлаар банк усууд бас мөн ногоон зээлүүд одоо ногоон санхүүжилтүүдийг олгож эхэлсэн. Банк усын салбар дээр болохоор 126 тэрбум төгрөгийн олголт хийгдсэн байгаа. Энэ нь болохоор банк усын салбарынхаа нийт олгосон зээлийн 2.3 орчим. Банк усуудын хувьд зорилт нь 5% гэсэн зорилттой явж байгаа. За хөрөнгөний зах зээлийн хувьд болохоор ер нь одоо бид нар дотоодын хөрөнгөний зах зээл болон олон улсын хөрөнгөний зах зээл дээрээс мөн санхүүжилтүүд татж байгаа. Тэгээд одоо яг хөрөнгөний зах зээл дээр Монгол улсад яг хөрөнгөний зах зээлээр татсан хэмжээний $255 орчим сая гэдэг байгаа байхгүй. За эндээс болохоор за хамгийн сүүлд Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээлээс одоо хамгийн том asset management компаниас $50 сая санхүүжилт татсан. Энэний $40 сая нь ногоон бонд, $10 сая нь нийгмийн бонд буюу одоо энэ зорилтаараа зарцуулагдана гэсэн үг. За хаан банкны хувьд мөн одоо түрүү жил олон улсын зах зээлээс 60 сая, за дотоодын хөрөнгөний зах зээл Монголын хөрөнгөний бирждээс нийтдээ одоо 2023-24 онд $30 сая их өсвөр татсан байж байгаа. За хамгийн сүүлд Төрийн банк маань бас биржийн бус зах зээл дээр дотоодынхон 10 тэрбум төгрөгийн ногоон бондыг гаргаж байгаа байхгүй. За эдгээр байгууллагууд маань болохоор санхүүгийн байгууллагууд өөрөөр хэлбэл татсан их өсвөрөө буцаад харилцагч нартаа одоо ногоон доктортой санхүүжилт рүү зарцуулна гэсэн. За энэ дундаасаа бас нэг онцлог төсөл юу байдгүй гэхээр Монголын хөрөнгөний бирж дээр санхүүгийн бус салбараас одоо ногоон бондыг гаргасан анхны төсөл дээр бид нар ажилласан. Энэ маань TML пластик үйлдвэр буюу одоо хогоо эглэлийн дахин боловсруулалт дээр ногоон бондыг бас хэрэгжүүлж байгаа. Нийт $15 сая төсөл гэдэг. Тэгэхээр зарцуултууд маань ерөөдөө иймэрхүү төвшөнд байна. За тэгээд одоо санхүүгийн байгууллагуудын одоо гол анхаарч үзэж байгаа зүйлс маань болохоор татцсан их усрүүдээ эргээд ногоон төслүүд рүү хэрхэн санхүүжүүлэх вэ? Өөрөөр хэлбэл бол одоо зорилготойгоо харьцуулахад санхүүжүүлсэн хэмжээ маань харьцангуй бага байдаг шүү дээ. Тэгээд энэ учир шалтгаан маань санхүүгийн байгууллагуудын хувьд одоо шаардлага хангах ногоон төслүүд маань бас ховор байна буюу төслүүд маань ногоон болох энэ ойлголтыг бас нэлээд сайн авах хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг ярьж байгаа. За баярлалаа. Тэгээд альва өөрчлөлт шинжилгээний гол хөдөлгөгч хүч нь минийхаар бол хувийн хвшил байдаг. Тэгээ сая таныхыг дурдж ах шиг байна те анхны нөгөө санхүүгийн бос салбараасаа те ногоон одоо санхүүжилт босгож байгаа гэд. Тэгэхээр яаж яваад ер нь энэ салбар руу те ингээд ийм том зориг гаргаад те олон нийтээс ийм их мөнгө босгоод ингээд орё гэж тийм анх үндэслэл нь гарсан бол одоогийн байдлаар та хэдийн бизнес хэр явж гин энэ мөнгийг босгочоод эргээгээд юун зарцуулаад те эргээд хөрөнгө оруулагч нартаа өгөх нөгөө эдийн засгийн бол одоо нийгмийн баталгаа нь яг юу юм бол? За анх бол яг энэ манай үйлдвэрийг барих төсөл бол 2018 онд санаачлалыг гаргасан. Тухайн үед нөгөө 2018 оноос өмнө бол бүгд найрамдах хятад улс руу манай Монгол улс одоо хаяглаа экспортлдог байсан. За тэгээд хятад улс нь боловсруулаг хаяглалыг импортод хориг тавьсан. Үүнээс хойш одоо манай Монголд үүсгэн хундрын хаягдлыг шатааж булхаас өөр тийм аргагүй төрөөдөөс үед манайх яг энэ одоо үйлдвэрээ байгуулах шийдвэр гаргаж ирсэн. За тэгээд төв хийдээ бэлтгэн нийлүүлэх одоо барилгын ажил гэдэг юу нь бол 21 онд үйлдвэр маань ашиглалтад орсон. За тэгж одоо энэ нөгөө эдийн засгийг гол одоо тулгуур олж байгаа хувийн хвшлүүд одоо юу нь бол цаашдаа энэ ногоон чиглэл рүү шилжих нь бол зайлшгүй шаардлагатай болсон. За тэгэхээр компаниуд
одоо шатараатаагаар тэгээ компанийнхаа доктортой хөгжлийн одоо зорилтыг тодорхойлж шатараатаагаар хөрөнгө оруулах юм шаардлагатай болоод байгаа. За тэгээд энэ хөрөнгө оруулалт хийхдээ инновацлог илүү одоо байгаль орчин дээлтэй иймэрхүү технологиг сонгож ажлын байрыг шинээр нэмэгдүүлж эдийн засаг нийгэмдээ одоо өөрийнхөө нэмрийг оруулах юм боломжтой байгаа. Одоо тэр нөгөө хятад боловсруулаагүй юуг авахгүй гэдэг юу хэвээрээ байгаа даа тий. Тэгэхээр яг таад энийг яг нийгмийн нэг асуудлыг бас нэг бизнесийн боломж болгож хараад тий энэ үйлдвэрээ зоргож байгуулсан биз дээ тий. Би бас ийм зүйлийг та дөрөөс заавал асуумаар байна. Одоо ингээд яг бид нар ингээд яг өөрсдөө бол ингээд би энэнийг ойлголцоод байна. Тэгээ энэ асуудал бол үнэхээр мөн үү тий. Тодорхой хэмжээр арга хэмжээ авах хэрэгтэй, авахгүй бол зардал өртгөн юм болох гээд байна гэд. Гэвч хүн болгон бас яг ийм ойлголттой байж чадахгүй байгаа. Тэгээ энэ дээр яг энэ сэдвийг ярихаар хүмүүсийн нэлээд маргалдаг сэдв нь за яг магадгүй энэ асуудал ээж магадгүй. Гэхдээ яг одоо бид нар шилжихэд бэлэн юм уу тий. Өнөө маргаашийнхаа талах тариаг яа гэж юу тэр ногоо эн чинь илүү нөгөө хүмүүсийн амжиргааны өртгийг өсгөөд штэ гэдэг зүйл яриад байдаг. Тэгэхээр ингээд дахиад бодлого талдаа яг бизнесийн практик тал дээр яг ингээд яг энэ бодлогоо хэрэгжүүлэхэд гарч байгаа хамгийн том хүндрэл сорилт юу байна та бүхний хувьд? Ер нь бол энэ асуудлаа бид нар өнөөдөр шийдвэрлэхгүй бол цаашдаа явах тусмаа байдал хүндэрнэ гэсэн үг. Би зүгээр байгаль орчны талаас нь ярьж байгаа. Бид нар өнөөдөр байгалыг ашиглаад явж байгаа тийм. Хэрвээ бид нар өнөөдөр байгалаа зохистой ашиглахгүй бол ирээдүйд хэтэрхий оройтно. Яг л байгалийн тэр экосистемүүдийг өнөөдөр бид нар ашиглаад одоо эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглана. Нөгөө талаар одоо уран сүхлийн өөрчлөлтөөс болоод ч юм уу нөгөө нөхцөл байдал муудлаа тий. Тэрнийг эргээгээд нөхөн сэргээгээд буцаагаад хуучин байдалд хүрэхэд маш их зардал гарах учраас бид нар өнөөдөр энэ дээрээс анхаарч эхлэхгүй бол маргааш ихэд хэтэрхий оройтох болно. Тийм учраас жишээ нь заавал хүмүүсийн өнөөдрийн өдөр тутмын одоо амьдрал нөлөөлөхгүйгээр тийм байдлаар асуудыг бид нар өнөөдөр яриад бодлоготой зөв тусгаад ингэ шийдвэрлээ хэрэгжүүлээ явахгүй бол болохгүй. Тухайлх юм бол одоо манай улс орны эдийн засгийн хамгийн том нэг их усүр нь бол ашигт малтмал газрын тосны баялагийг ашиглах шүү дээ. Тэгэхээр бид нар энийг ашиглахдаа хаана яаж зөв ашиглах вэ гэдгээс л эхлэх ёстой. Тэгэхээр хаана яаж зөв ашиглах ёстой вэ гэхээр аль болохоор байгальтай нөлөө багтаа ховор амтан ургамлыг хөндөөхгүйгээр экосистемд аль болохоор бага нөлөө үзүүлэх байдлаар сонголтоо хийж хэрэгжүүлэх ёстой. Тэр төсөл хөтөлбөр хэрэгжиж явахдаа аль болохоор байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулад ингээ явах хэвээр дараа нь ашигласан бол нөхөн сэргээх хэвээр энэ зарчмуудыг баримтлаа явах хэвээр. Энэ нөгөө талаараа бол нийгмийн эрх ашигт нийцэн ялангуяа манай улсын ч одоо хүн амын бараг 3.1 нь малчин иргэд байгаа. Тэр иргэдийн бэлчээр ус бусад ашигладаг байгалийн баялагтай тэр бүх юмнууд нь шууд байгалаас хамааралтай байдаг учраас иргэдэд бол ялангуяа малчин иргэдийн хувьд бол энэ бодлогыг хэрэгжүүл явахд бол эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. За мэдээж хэрэг цэвэр агаад цэнгэг усаа бол хамгаалахгүй бол тий бид нар болохгүй шүү дээ. Өнөөдөр хамгаалахгүй дараа нь бохирдсон тэр бохир усыг жишээ нь Америкт нэг тийм жишээ байдаг юм лээ. Монтана мужид улсад 100 жилийн өмнө зэс ашигласан. Тэгээд зэс ашиглахдаа асар хэмжээний бохирдол гаргасан. Одоо цэнгэг усыг бохирдуулсан гэсэн. Тэгээд тэрнийг өнөөдөр цэвэрлэх гэж асар хэмжээний зардал гаргаад өдөр болгон ус цэвэршүүлэх үйлдвэр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зардлыг одоо супер бонд гэж нэрлэдэг юм байлээ л дээ. Америк нэг тусгай сан байгуулад тэгээд тэр сангаас тэр мөнгийг одоо ашиглаад өнөөдөр болт цэвэршүүлж байгаа. А манай улсад тийм нөхцөл байдал үүсвэл бид нарт тийм мөнгө байгаа юу те. Тэгэхээр эн чинь онд бас эдийн засгт эргээд дарамт үзүүлэх учраас бид нар асуудлыг цогцоодлоор шийдвэрлэх ёстой гэхдээ бүгдийн цогц байдлаар одоо энэ сая хувийн компани жишээ нэг жишээ хог аяллыг бууруулж байгаа нэг жишээ тэгээд төрийн оролцоо маш чухал хувийн хвшил банк санхүүгийн салбарынхны оролцоо маш чухал. Энэ хоёр байгууллагууд бол талархж байна. Дээрээс нь бас одоо олон нийтийн байгууллагууд манайх шиг тийм ээ олон нийтийн төлөө одоо нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллагуудын оролцоо бас чухал юм байна. Тэгэхээр энэ бүх талууд оролцоод өнөөдрөөс хэрэгжүүлээ явах хажууд маш их байгаа л да. Төрийн оролцоо гэснээс би Батшиг захирлаас асуумаар л да нөгөө бүх юм төр ороод байна гэж бас шүмжлээдэг те. Тэгэхээр төрийн оролцоо болон эрх үүрэг гэдэг талаас нь ялангуяа энэ бидний ярьж байгаа сэдвтэ бас айгүй үзэгчдэд айгүй тийм энгийн байдлаар ойлголтог үзэгчтэй. Тийм. Тэгээ өмнөх нөгөө ногоон эдийн засаг гэдэг дээр бас нэмэт хариулсан зөв баг хэлээд те. Тэгэхээр энэ ийм тусдаа эдийн засаг бол биш. Ерөөсөө тийм эдийн засаг бол байж л байна. Энийг ногооруулъя гэхээр нэг байгаль дээлтэй хүний амьдрах орчинд хор хөнөөл багтай. Шумбо одоо энэ экосистемдээ бас үлдэх хор нөлөө багтай. Ийм болгох тэр концепцийг л бид ногоон гэдээ ойлгочиход болно. Тэрнээс шийдвүлээ цоо шин ч юм уу
тойрог эдийн засгаарөө бас юу гараад ирвэ гэсэн юм байхгүй. Энэ угаасаа амьдарж байгаа орчноо аль болох сөрөг нөлөөлөл багтаа үйлдвэрлэл хийсэн ч бага юутай үйлчлэгээ явуулсан ч хог хаягдал багтаа ч юм уу. Ер нь энэ ойлголт. Ер нь манай уламжлалт ойлголт ч гэсэн бас тийм шүү дээ. Бид нар чи хог хайдгуу өөрөө цэвэрлээд нүүчдэг мал аж ахуйс гарч байгаа юм а бүгдийг нь ашигладаг гэдэг чинь мөн л ялгаа байхгүй. Бид нар нэг шинэ нэр томьёо янз бүрийн англи мангл үгээр орлуулахаар энэ огт өөр юм биш. Бидний толгойд бол байгаа ойлголт. Одоо зүгээр орчин үеийнхаа энэ юмтай холбогдоод бид нар жоохон янз бүрээр ойлгох тийм үү. Зарим нь хит одоо таны хоёр саяны асуулттай ч холбогдоод төр одоо хийх ёстой юм шиг нэг хэсэг ойлгоо явцсан. Тэрийг би үүсгэж чадахгүй яагаад гэхээр 70 гаруй жил бид нар чи юм нэг социализмын гэдэг системээр явцсан учраас тэр системд чинь яг л наадах ойлголт чинь бүрэн байлаа шүү дээ. Чиний сайхан муухай амьдрахыг чинь ингээд яадаг гэхээр тэр улсууд маань одоо бас ингээд ажил хөдөлмөр хийгээл явж л байгаа нэг талдаа. Нөгөө талдаа яг хоо зарим улсууд хэлдэг нөө зэрлэг капитализм гэдээ яриад тий. Энэ юмнуудыг хай одоо өөрсдөө хөгжин үе центр гэдэг ингээд хайж байгаа. Хоёр юм экстрим юм руу бивэл авчиж хаймааргүй байгаа. Яагаад тэгэхээр төр үл өөрөө үүрэгтэй. Эдийн засгт оролцох бас юм механизмтай. Тэгэхээр механизмаараа дамжиж оролцсноо буюу одоо үнэхээр одоо байгаль орчинд хор нөлөө багтаа үйлдвэрлэл байх юм бол тэрийг яаж дэмжих юм бэ? Бодлогыг гаргаад өгч. Байгаль орчинд хор хөнөөлтөд үйлдвэрлэл явагдаад байвал бас яаж татвар юмараа тэрийг багасгадаг юм бэ? Тэрийг л хийчих гэж. Түүнээс ш одоо энэ нөхөр утаа их гаргаж ийн би очиод нэг 100 хийгээд янда хийгээд гэж бол оролцож бол хэрэггүй тий. Яагаад тэгэхээр тэрийг л хувийн хвшил хийж таарна. Эцсийн дүндээ өөрөө төр бодлогын учраас төр өөрөө жижиг байгаад хувийн хвшил нь том байх энэ юм чинь дэлхийд даяар энэ 200-300 жил хөгжсөн нийгэм чинь харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр буцаад бид нар хит их одоо болоогүй багт нэг санаа зовоод оролцоод байна гэдэг агуулга ороод ирлээ. Тэгэхээр бидний өнөөдрийн одоо агаарын бохирдлын асуудал бол хөгжилтэй оронд бол 30-40 он шийдэгдсэн асуудал байна. Гэхдээ бидний толгомцсон асуудал болсон байгаа. Нүхэн жарлан гэдэг асуудал ихэнх орнуудад 40-50 оны асуудал байсан. Гэхдээ бид нар 2024 онд бидний асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр ер нь яг энтэйг ингээ харьцуул бид нэг 60-70 жилийн юм зөрүүтэй байна да зүгээр энэ жишээлэхэд те. Тэгэхээр энэ алдаануудыг чинь хийгээд суралцаад явцсан билээхэн юмнууд байхад бид нар заавал унсан нөхрөө унаал те гიშгсэн юм руу ингээд өнгөрч очиод явахаасаа илүү харин ч урьдчилж харж те ингээд жолоогоо алдах юм бол түрүүн галаа зөвлөх хэлжлээ шүү дээ. Ингэх юм бол дараа нь гарах зардал нь бол хамаагүй өндөр. Ингээд хор хохирлоо өнөөдөр шийдэхгүй бол дараагийн гарах юмнууд нь юм ээ гэдгийг мэдж байгаа тохиолдолд бид нар одооноос арга хэмжээ авч ээж бидний дараагийн үеуд чинь энэ газар нутаг дээр эрүүл саруул аятайхан орчинд амьдах байхгүй. Тэгэхээр бүр том зургаараа бол эн чинь зөвхөн манай үеийнхэн зориулагдсан юм биш шүү дээ чинь тийм ээ. Байгалийн баялагч тэр энэ орчинч тэр байгаль энэ ангамтан бүх энэ экосистем бол өөрөө цаашдаа аль болох одоо хэв маяга хор хөнөөл багтаа тэр хэлбэрээр хүн болоод энэ чинь хүнд яхаас бүр экосистемд бүтнээрээ эрүүл үлдэхтэй л холбоотой тийм. Тэгэхээр би бол бид нэр харин ч зарим асуудал дээр их оройтож орсон байгаа бах. Яагаад тэгэхээр аж үйлдвэрийн хувьсгалын дараагийн одоо малтмал түлшний дараагийн газрын тосны гэдэг зүйлүүд чи одоо л бид нар ингээд ерөнхий хөгжлийнхөө явцад ойлгоод суралцаад цаашаа ингээд явж байгаа. Тэгээ нэг бас сайн зүйлүүд би бас заримдаа ингээд бид нар хийх гэж яхаар шууд сайн туршлагыг авах тийм бас боломжууд нь хамаагүй биднэрт боломжтой болтон л харагдаж байгаа. Тэгээ түрүүний Батгшиг зөвлөхийн хэлдэг тэр ганцхан зүйл нь. Би 100% санал нэгтэй. Бид нар ногоон хөгжлөх хэрэг нөгөө гадагшаа нэг хол явж хайхаас илүү өнөөдөр зүгээр л нүүдлийн соёл иргэншлээс яг зөв суралцчих юм бол тэр л гэсэн үг шүү дээ. Бөөрнөөс өөр юу ч үлддэггүй, бөөр нь буцаагаад эдгэрчдэг ийм л дэлхийд ертөнцид дуулмөрөөр нөлөө үзүүлдэг ийм л соёл шүү дээ. Тэгээд ногоон хөгжлийг одоо ногоон эдийн засгийг дэмжиж ингээд яваад хэрэгжүүлнэ гэдэг чинь дандаа бас зардал гэсэн үг бас биш. Хүмүүсийн харман дээр жишээлх юм бол би ганцхан жишээ хэлээ л да. Яг сүүлүүд нөгөө ноолороос болоод малын тоотлогоо өссөн, байгаль цэрэг нөлөөтэй гээд ингээд эхлэхээр бас үйлдвэрлэгч нар бас анхаарал хандуулж эхэлж байгаа. Тэд нар ч бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд за бид нар ер нь түүхийд бэлтгэлээ хариуцлагатай бэлдээе.
ер нь ногоо эдийн засгийн тэр шүү дээ. Нэг юу эхлээд авж байгаа түүхийд орцоо тэрнийгээ зохистой ашиглах, байгальд аль болохоор ээлтэй байх. Тэгээд нөгөө нэг үйлдвэрлэлийнхээ явцад те технологио сайжруулах, тэндээс гарах хаягдал, эрчим хүч түүхийд нөөцийн хэрэглээг зохистой болгох. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн дуусахад нь хэрхэн яаж зөв буушлах вэ гэдэг асуудал шүү дээ. Эсвэл аль болох дахин ашиглах те. Тэгэхээр манай одоо тэр яг нөгөө ноодорын жишээнд нөгөө компаниудын хувьд бол тийм тодорхой хэмжээгээр зарим одоо нийгмийн хариуцлага сайтай компаниудад хариуцлага нэмэгдээд за бид нар түүхийд хариуцлагатай бэлтгэсэн ноолуурыг арай илүү өндөр төлж авъя гэж. Премиум төлж гэж. Премиум төлж эхлэх тийм санаачлууд явж байна л да. Хэрвээ малчид маань малаа одоо зохистой маллаад бэлчээрийнхаа доройтуулахгүйгээр ноолуураа бэлтгээд өгчих юм бол илүү мөнгө олох бас боломж байгаа байхгүй. Нөгөө үйлдвэрүүдэд арай илүү ахиу өнөр зараатай. Гэхдээ энэ бол эхлэлийн шатанд байгаа цаашдаа зөв голдролдоороо явчих юм бол их боломж их байгаа. Тэгэхээр заавал бас зардал гэсэн үг шүү дээ. Бас зарим тохиолдолд иргэдэд ашигтай байж болох юм жишээнүүд байна. Бачимгийн захирлын хувьд яг ингээд яг энэ чиглэлээрээ мөнгө осгоод зарцуулаад явж байгаа тулгамдж байгаа хамгийн том асуудал чи юу вэ? Тий. За ерөөхдөө одоо санхүүжилт татхад тулгамдж байгаа асуудал гэхээс илүү ер нь нөгөө нэг иргэдийн ойлголт гэх юм уу те аж ахуйн нэгж байгууллагууд бизнесүүд иргэдийн яг энэ доктортой хөгжил ногоон санхүүжилт гэдэг талаар ойлголт маань жоохон дутмаг яваад байгаа байхгүй юу. Яг ялгаа нь юу юм, үр ашиг нь юу юм гэдэг дээр те. Тэгэхээр энэ дээр нэг юм сонирхолтой яг нөгөө жишээнүүд байж болох юм гэж бодоод байна. Одоо чинь Парисын хэлэлцээр дээр одоо дэлхийн дундаж температурыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй барина гэсэн тийм зорилттой байдаг. Тэгээд тэр нь ямар учир шалтгаанаар тэр 1.5 градус гэдэг тоо гараад ирсэн гэдэг бас сонирхолтой санагдаа тий. Тэгээд ерөөдөө эндээс эхлээл нөгөө нэг хамаг учир шалтгаан гэх юм уу үр ашиг нь бас мэддэг юм болоо гэж бодоод байна. Тэгээд 1.5 градус температурыг барина гэдэг маань цаана утга нь юу юм гэхээр одоо жилийн 12 сар гэж байх юм бол жишээ нь тэрний нэг 2 сар нь гантай жил байна ч гэдэг юм уу тий. Тэгээд энээс үүдэлтэй одоо ойн одоо төмөр ч юм уу тийм аюултай байдал нь одоо 40%-аар нэмэгдэнэ. Одоо байгаа түвшнээсээ 1.5-та барих тал тийм байгаа байхгүй. Тэгээд газар тариалангийн салбарт болохоор одоо яг хүмүүсийн хүнсний гол хэрэглээ одоо улаан буудаа одоо будаа яг нэг буурцгийн төрлийн ургамал тариалтанд сөргөөр нөлөөлж эхэлнэ гэдэг температур юм байна. За тэнгуут нөгөө температур маань 2 градус болоод өсгөөрөө дахиад нөгөө нэг газар тариалангийн салбарт бүр ноцтой хохирлол учруулна буюу гантай жилийнх нь одоо сарын хэмжээнд 4 сар болно ч гэдэм. Ингээд температурууд нь өсөх тусмаа ингээд аюултай түвшнүүд нь нэмэгдээ явдаг. Температур чинь 3% төрөхөд одоо далайн амьдралд нөлөөлнө буюу одоо загсны төрөлцөл бараг устж өгөө болохоор хэмжээний хор хохирлолтой. Тэгээ 4 градус төрөхөөрээ ерөөдөө энэ маань цаана агуулга нь юу илэрхийлээд байгаа юм гэхээр одоо хүн төрөлхтний одоо тоо ингээд тасралтгүй өсөж байгаа. Тэрнээс үүдээд ингээд аж үйлдвэрлэлт хэрэглээ нь ингээд тасралтгүй өсөж байгаа. Тэгэхээр байгалийн ингээд хязгаарлагдмал нөөцөөр ингээд тасралтгүй өснө нэмэгдэж байгаа хэрэгцээг яаж одоо ингээд хангах вэ гэдэг асуудал яригдчих ч тийм. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлгээд 1 градусын одоо уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэхэд цаана нь одоо хүний болон амьтдын одоо амьдрах орчин экосистемд маш өндөр нөлөө үзүүлж байна. Дээрэс нь хүнсний хэрэглээгээ дэлхийн нийтээр ингээ хангаж одоо чадах боломжгүй болж байна гэсэн санаанууд явж байгаа байхгүй. Ингээ ярахаар хүмүүс энэ дэлхийн талаар л одоо настай асуудал юм байна гэд арай нөгөө юм ойр ойлгож эхэлдэг гэх юм уу. Тэгээд тэр дэлхийн талаарлыг одоо үүсгэж байгаа гол асуудал маань яг нөгөө хүлэмжийн ялгарл байгаа байхгүй. Тэгэхээр хүлэмжийн ялгарл дээр гэхээр одоо ч манай улсын ялгаруулж байгаа ингээд хүлэмжийн хийн өөрөө ингээд яг үнийн нийт одоо үнийн дүнгийнхаа хувьд ингээд очиод дэлхийн нийтэд ингээд харьцуулахаар ингээд жижигхэн хувь үзлээд байгаа юм шиг мөртлөө яг энэ одоо нэг хүнд ноогдох хүлэмжийн ялгаралт нь дэлхийн дунджаас 2.4 дахин өндөр байна гэж байгаа. Пер капитагаараа тооцохоор. За дээрэс нь одоо дэлхийн дулаалтай харьцуулахад Монгол орны дулаалын хэмжээ бас нэг 2 дахин өндөр хурдтай яваад байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт одоо энэ бол дэлхийн нийтийн дунджаас илүү одоо хурцтмал асуудал болчиход байна гэдгийг хувийн хвшил төр засгаас гадна тий одоо энэ байгууллагуудаас гадна одоо санхүүгийн байгууллагууд одоо тос холбоо төртөртэй санхүүжилттэй холбоо гэдэг яг энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудаас гадна одоо бизнесүүд болон иргэд одоо хамгийн жижиг нэгдээр очиод энийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жижиг хэмжээний ингээд өдөр тутмын нэг жижигхэн дадал нь өөрөө нийлээд аюул том үр дүнг үзүүлэх боломжтой байдаг. Тэгээд одоо чинь яг байгууллагуудын хувьд гэхээр за мэдээж одоо нөгөө ногоон төсөл санхүүжилтийг авахын тулд одоо бизнесээ ногоон болгох гэдэг чиглэл рүү мэдээж яг энэ зорилтоор явж байгаа хүмүүс маань ойлгоно. Тэгэхээр энэ дээр
ногоон санхүүжилт авахаар одоо банкнаас ногоон зээл авахар ч юм уу эсвэл ногоон бонд гаргахаар яг зүгээр энгийн бизнесийн зээл авахаас илүү шаардлагууд гарч ирээд байгаа байхгүй юу. Тэр нь юунаас үүдээд байна гэхээр Монгол улс өөрөө энэ санхүүгийн байгууллагууд олон улсаас энэ нөгөө санхүүгийн хөсвөрүүдийг татхад зүгээр энгийн одоо бусад төрлийн бондын хөсвөрүүд ч юм уу санхүүгийн хөсвөр татхаас илүү шаардлагуудыг давж байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш олон шаардлагуудыг давах болно. Тайлан мэдээ одоо хүлэмжийн ялгарлаа тооцож мэдээлэх боломж гэх юм уу. Нэмэлт шаардлагууд үүсдэг. Тэнгүүд тэр шаардлагуудыг хангахын тулд эргээд нөгөө санхүүжилт авах гэж байгаа байгууллагууд маань тэр шаардлага хангах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бизнесүүд энийг юу гэж ойлгоод байна гэхээр шаардлага нэмэгдээд байна. Буюу илүү төвөгтэй болоод байна. Нэгдүгээр хоёрдугаар болохоор зардал өсгөх гэдэг гэж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл бизнесээ ногоон болгоход нэмэлт одоо хөрөнгө оруулалтын зардал гарах гэдэг байна гэдэг ойлголттой байдаг. Энэний нөгөө талд болохоор санхүүгийн байгууллагууд маань ямар одоо зөвлөмжийг өгдөг вэ гэхээр одоо санхүүгийн тэр олгож байгаа доктортой санхүүжилтийн зорилгоор олгож байгаа тэр санхүүгийн одоо хүүн гэдэг юм уу те зардал нь тодорхой хэмжээнд бусад бизнесийн төлөвтэй харьцуулахад хөнгөлөлттэй байгаа. Өөрөлдөх юм бол санхүүгийн өртгийг чинь тодорхой хэмжээнд нэгдүгээрт бууруулж байна те. Хоёрдугаарт цаашид бизнес чинь ингээ үйл ажиллагаа явуулахад тэндээс асар их хэмнэлтүүд бас бий болно. За одоо чинь хог яглаа дахин боловсруулах ч гэдэг юм уу эсвэл одоо усанд ингээ хэмнэлттэйг ингээ тог цахилгаан хэмнэлттэй эрчим хүчний хэмнэлттэй төслүүдгээ явахад эргээд тухайн байгууллагын гарах зардлууд нь энийг хэмнээд нөхөө явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ойлголтыг одоо бизнесүүд илүү бас ойлгох хэрэгтэй байгаа. Дээрээс нь энийг бүр нөгөө жижиг нэгж гэдэг юм уу эргэн хүртэл нэг ойлгоод өдөр тутмын нэг жижигхэн дадлаар ядчил одоо ингээд зүгээр бодоход одоо манай 3.5 сая эргэн байлаа гэхэд нэг эргэн зүгээр өдөрт хэрэглэж байгаа усныхаа одоо хэмжээг 1 литрээр багасгах тэр нь одоо юу гэдэг карантиныхаа цагааг арай өрөшгтэй гэдэг ч юм уу те гэдэг ч юм ингээд жижигхэн өдөр тутмын нэг юм жижигхэн үйлдэл хийхэд зүгээр ингээд нэг өдрийн дотор л одоо чинь 3.5 литр ус те энэ чинь ингээд жилдээ тооцоол 10 жилдээ 100 жилдээ тооцогдвол ямар ах вэ гэдгийг ингээд ойлгочвол аягүй зүгээр санаг. Баярлаа. Агима захлаас бас асуумаар байгаа нь ингээд түүчилээ төвөвшлээсээ ингээд яг энэ салбартаа ингээд тэргүүлээ ажиллаж штэ тий. Тэгээ яг ингээд тулгамдж байгаа хамгийн том асуудлыг чинь л мэдмээр байна. Тэгээ тэрийг нь бид нар одоо ингээд төрийн төлөөлөл олон улсын байгууллага тий санхүүжүүлэгч байгууллага байна. Тэгээ хамтдаа яаж шийдэж болохоор байна. Тэгээ бас харилцаа ашигтай хамтарч ажиллах ямар одоо боломжууд байна. Бусад бас хувийн хвшлийнханд тэргүүлэгч хүний хувьд ингээд бас одоо урайлах гэх юм уу те нүмс хагалж байгаа хүний хувьд бас өгч аягүй сонирхолтой байна л да надад. Хог хаягдл чинь өөрөө яг энэ байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөний хамгийн том асуудлууд нэг байгаа шүү дээ. За тэгээд яг энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд бол биднэрт хоёр дахь түүхийдийн одоо олдц маш чухал гэдэг маш том сорилт болдог гэсэн. Хоёр дахь түүхийд гэдэг нь бид ч одоо дахин боловсруулах үйлдвэрлэл учраас хоёр дахь түүхийдийг одоо ашигладаг гэсэн. Тийм. Тэгэхээр одоо хэдийгээр нөгөө Монгол улсад хоёр хаягдлын тухай хууль түүнийг дагаж гарсан одоо дүрм журмууд байгаа ч ер нь бол яг энэ хэрэгжил тал дээрээ, хяналт тал дээрээ жоохон сул байна уу гэж хардаг. За жишээ нь одоо иргэд аж ахуйн нэгжүүд те дахин боловсруулах боломжтой тахивруудыг ангилж ялгаад одоо за ингээд тавьсан байлаа гэж бодоход түүнийг нь одоо нөгөө түүхийн компаниуд нэрээд нийлүүлэл ачаа явцдаг. Тэгэхээр энэ дээр яг нэг бүр энэ одоо анхаарчны нэгжүүд те бүр хороо дүүргээс ахуулаад шатандаа яг хэрэгжилт хяналт нь илүү сул байгаа гэж харж байгаа. Тэгэхээр одоо яг нөгөө нэг хариуцсан ямтаа болсных бас энэ дээр бол маш их хүлээлттэй байгаа. Англиар тавьчих юм бол одоо Taverly гэдэг нэг үе бодоод бас компаниуд гараад ирсэн байна. Дахин боловсруулах үйлдвэрлэл маань өөрсдийнхээ түүхийдийг бүрдүүлэхийн тулд анхны хүүсүүд дээр нь очиж авах юм сонирхолтой болсон байгаа. Тэгэхээр яг нөгөө энийг нь илүү хэрэгжил тал дээр нь илүү сайн хангах. За хоёр дахь манай одоо том асуудал гэх юм бол бидний түүхийд ч өөрөө хоёр дахь түүхийд дээрэс нь тэр нь одоо ингээд яадаг гэхээр ландфилийн цэгээс бол цэгээс те хогийн цэгээс те тий хогийн цэгээс за мөн одоо нөгөө өсөөх аж ахуйн нэгж буюу анхны хүүсвэр дээрээс гардаг ер нь бол нэг ясандаа нэг иргэд тэрийг бэлтэж байгаа. Тэгэхээр нөгөө энэ дээр ч нэг нөөтийн асуудал тий өртөг бүртэлт нь баримтгүй болчихсон. Тийм баримтгүй болчихсон. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо юм цаалсан яамтай болсон юм чинь бас. Одоо л энийг тийм эргэсэн зохицуулалт байхгүй байгаа юм шүү дээ. Одоо байхгүй байгаа тийм. Одоо та түүхийдээ яаж цуглуулд юм тэгээд? Бид нар одоо түүхийдээ ер нь бол нэг 3 үндсэн сувгаас цуглуулж байгаа. Өөрсдийн цэгт юм уу тийм? Яг эхлээд нь бол нөгөө энэ Улаанбаатар хотод байгаа ландфилийн цэгүүдийг төшөглөөд бид нарт яг түүхийдийг хүлээж авах бэлтгэн нийлүүлэх англи ялгах өөрсдийн гэсэн цэгүүд байгаа. 3 цэг байгаа. За үүнээс гадна болохоор бид нар
орон нутгуудад 2 дахь түвхийдийн үйл ажиллагаа явуулдаг одоо иргэд аж ахуйн нэгжүүдтэй хамтраад тэр хүмүүсийг энэ хувцрыг тахврыг англиад ялгаад бэлтжих юм бол бид нэр орон нутгаас тээвэрлэж бэлтэж байгаа. За 3 дахь юм бол бид нэр өнгөрсөн жил одоо үйлдвэр хаан дэргэд охин компани байгуулсан. Энэ компани нь болохоор анхны хөсвөр дээр одоо тахвраа ангилах юм бол бид нэр дуудлагаар тээвэрлэнэ. За үүнээс гадна болохоор нэг одоо яг иргэд аж ахуйн нэгжийн зөвхөдөд хог аялал менежментийн талаар одоо сургалт ордог. Одоо энэ дадал хэвшиг бий болох гэдэг илүү ажиллаж байгаа. За тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бол бидэнтэй хамтраад хогоо ангилаад за дуудлагаар тээвэрлүүлээд явж байгаа. Сөөх аж ахуйн нэгж сургууль цэцэрлэг үүсгэний байгууллагууд бол ер нь тасралтгүй нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар бараг 1500 гаруй ийм анхны хөсвөр дээрээс нийлүүлдэг газрууд бий болсон. За баярлалаа. Би галаа захирлаас онцолж авсан бараа миний санахын хэдхэн сарын өмнө тий танаа байгууллага толгой байгуулах чинь Америкт United Nature Consortium айгүй том улсын тийм байгууллага байлаа. Тэгээд бас чухал одоо гэрээ хэлцэл дээр гар үсэг зурсан. Америк Монгол хоёр нийлээд ирэх 15 жилд би буруу санааг бол Монгол төгрөгөөр хөрвүүлэхэд нэг засгийн мөнгө нь ороод шүү. 670 тэрбум төгрөгийн төслийг уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээр албан ёсоор зарлаад тий Кеннедигийн нэрмжтэр алдартай танхимд ингээд нээлттэй хийсэн. Тэгэд энэ мөнгийг та хэд ямар хугацаанд яаж босговаа тий бүтцэн ерөөхдөө ямар эргээд яг юунд зарцуулах вэ? Энэчнээс одоо жирийн иргэд одоо юу хүлээж байгаа вэ? Тэгээ 198 сая доллар байгаа таны хэлсэлэн 71 сая доллар нь бол цэвэр хандивлагчдын одоо Монгол олон улсын хандивлагчд Монгол улсын байгалийн хамгаалаараа гэдэг өгж байгаа мөнгө. Гэхдээ Монгол улсаас өөрийнхөө байгалыг заавал хүний мөнгийг авч хамгаалах биш. Монгол улс өөрөө мөнгө зарцуулж хамгаалах хэрэгтэй. Тийм учраас 127 сая нь одоо манай засгийн газрын оруулж байгаа хувь нэмэр байгаа. Тэгээ энэ санаачлалыг бол Монгол улсын ерөнхийлөгч, манай ерөнхий сайд, байгаль орчны сайд бүгд дэмжиж явсаар бод ажил хэрэг болсон их баяртай байгаа. Тэгээ яагаад бид нар энэ төслийг оруулж хэрэгжүүлж байгаа гэхээр нөгөө байгалийн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвараа бий болгох ингээд энэ ажлыг хэрэгжүүлэх гэдэг ихээр мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээ тэр мөнгөө хаанаас олох вэ гэдгээс мөнгө бол бид нар тэр ажлыг хийж чадахгүй тийм. Өнөөдөр бас улс орны маань эдийн засаг тийм бас сайн биш байна. Тэгэхээр өнөөдөр юуны өмнө нөгөө хоёр талаасаа босгоод ингээд энэ мөнгөө босгочоо. Тэгээ энэ мөнгөөрөө бид нар нөгөө байгаль хамгаалалт гэдэг чинь хаана явагддаг вэхээр нөгөө Монгол улсын 1.5 сая км квадрат нутагтар байгаа эд экосистем дээр л явагдаж байгаль дээр л явагдана. Ойн, цэнгэг ус нь, хээр нь, говь нь тий. Тэгээ энийг хамгаалах хэрэгтэй байна. Тэр хамгаалах ажил зарцуулагдана. Хаана ямар газруудаа хамгаалж авах вэ? Олон улсын конвенцээр хүлээсэн үүрэг байж байгаа тийм ээ. Биологи олон зүйлийн конвенцээр дэлхийн нийтээрээ хурай газар далай тэнгисийнхаа 30% хамгаалнаа гэж үүрэг хүлээсэн. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын арай 2050 2030 он гэхэд газар нутгийнхаа 30% хамгаална гэж заасан байж. Өнөөдөр бид нар 21% хамгаалсан байгаа. Одоо үлдсэн нөгөө 9% нь хаана байх вэ гэдэг тэрнийг хамгаалах ажил зарцуулна. Тэрнээс гадна ингээд хамгаалаа орхичих биш тэнд чинь бас нэлээд хэмжээний зардал гарна. Хүмүүс ажиллана, нөгөө амьд ургамлаа хамгаалах га судалгаа шинжилгээний явна, хуулиа хэрэгжүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зардал бас гарна. Тэдгээрээс гадна одоо сүлжилтийн асуудал төрөн Батг шиг зөвлөх хөндлөө эх хонд манай том уулзалт болох гэж байна. Манай бэлчээрийн том асуудал байж байгаа. Тийм ээ тэгэхээр энэ бэлчээрийн асуудлыг яаж бэлчээрээ зохистой ашигладаг болох юм бэ? Тэр бэлчээрийн дац хэтрээд байгаа нөлөөллийг хэрхэн бууруулах юм бэ гэдэг ажлыг малчтай л хамтарч байна. Тийм учраас малчтай тэр бэлчээрээ зохистой ашиглах энэ ажил арга хэмжээнд бас тодорхой хэмжээг нь зарцуулна. За тэгээд энэ арга хэмжээнд хэрэгжүүлэх явцдаа бид нар цаашдаа энэ салбар байгаль орчны хамгааллын салбар маань өөрийгөө санхүүжилтад явдаг болох санхүүжилтийн шинэлэг механизм буюу бидний хэлдгээр доктортой санхүүжилтийн механизм гэдэг зүйлүүдийг хэрэгжүүлэх энэ арга хэмжээнүүдэд зарцуулна. Тэр мөнгнөөс нь саяны хэлж байгаа энэ банкудад одоо ногоо тий уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхтэй холбоотой төсөлтөнд хөрөнгө оруулах эсвэл зээл өгөх, хөнгөлөлтөд зээл өгөх тийм зориулт байж болд юм уу? Энэ хөтөлбөр бол тэр чигтээ нэг тусламж тийм учраас ихэвчлэн нэг түрүүний зорилго 3 зорилго би хэлсэн тус хамгаалалтын газрын нутгийг хамгаалах тэгээд тэнд байгаа тус хамгаалалтын газрын менежментийг сайжруулах, малчин иргэдийн одоо бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих гэсэн тэр үндсэн 3 чиглэлтэй илүү чиглэж ажиллах байна. Тийм тэгэхээр галаа захирлынхтай яг нэмээд хэлчихэд өнөөдөр энэ нөгөө байгаль орчин хамгаалах гэдэг зүйлийг бол байгаль орчны яам ч юм уу ингээд нэг хариуцах хэрэгтэй юм шиг ойлгоод ирсэн байхгүй юу. Тий зөв нь бол байгаль орчин хамгаалах гэдэг нь ерөөсөө л төр засгийн үндсэн хариуцлагын нэг шүү дээ. Хүний эрүүл аюулгүй орчинд энэ байгалийнхын онгон байдлыг хадгалах энэ төр зөндөө олон юмнууд байгаад байгаа.
Зөв би энэ зүгээр тодруулж хэлэх ёстой зүйл нь юу гэхээр байгаль орчин хамгаалах ажил бол ингээд төсвийн мөнгөөр хийгдэж бол чадахгүй. Ер нь бол төсөв бол өөрөө ямар вүлээ тэ бас төсөл янз бүрийн одоо төслийн мөнгүүдээр хийгдээд бас чадахгүй. Энэ зорилго бол харьцангуй том зорилго шүү дээ. Яг одоо төсвийн мөнгөтэй харьцуулдаг юм уу? Төслийн мөнгүүдтэй харьцуулт юм уу? Тэр утгаараа одоо бол дэлхийн нийтээр ямар чиглэлд илүү явж байна гэхээр энэ ур амьсгалын өөрчлөлт гэх томоор нь хэлж л да. Ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ажил бол ер нь бол бүх талуудын оролцоон дээр суурилж явна гэд. Магадгүй одоо зарим үзэж байгаа улсууд бодож байгаа бох ингээд газар нутгийнхаа 30% хамгаалж яах гээд байгаа. Таан ч уул уурхаа муурхаа тээвэр мэвэр зөндөө олон эдийн засгийн уул уурхаа дээр суурилсан юм бөө юм одоо яах юм уу гэл ингээд асуудлууд явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөрөө заав газар нутгийг хамгаалаад гэхээсээ илүү хамгаалангаа энийг ашиглах, хэрэглэх, үржүүлэх, цэвэрлэх гэ судлах гэ зөндөө олон ажлууд давхар хийгдэх ёстой юм ер нь. Тэр шутгаараа өнгөрсөн 7 хоногт байгаль орчны яам жишээлбэл тусгай хамгаалалттай газрын менежментийг жишээлбэл 4-5 газрын менежментийг жишээл төрийн бас байгууллага хувийн салбарт өглөө шүү дээ. Тэгээ энэ юу гэсэн мессеж вэ гэхээр одоо ингээд зөвхөн хамгаалаа суугаад байхаас илүү энийг яаж гоё болгох вэ? Энийг яаж өөрөөгөө авч явдаг болгох вэ гэх тээ. Тэр одоо та хэд санаж байгаа энэ хустайн зогсолбор газар бол одоо төрийн бас байгууллагын менежментээр одоо явж байгаа газар шүү дээ. Ихэнх улсууд бол нэг ялгааг нь мэдэрдэг өө тийм үү л гэдэг тээ. Гэхдээ эн чинь бол бид нэр төсөв мөсөв зархаасаа илүү ингээ менежментийн хувийн салбартаа өгөнгүүд төрөөс илүү хийгээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол байгаль орчныг хамгаалах энэ салбарын ажил бол бодлого талаасаа төрөөс гарч байгаа ч гэсэн яг үйл ажиллагаа ажил талаасаа бол төрийн байгууллага хувийн салбар руугаа бүрэн шилжих боломжтой юм. Тэгэхээр тэр утгаараа ч үгдгээ одоо тэр National Conservancy-гийн одоо Монгол улсад одоо буцалтгүй тусламжаар одоо босгож ирсэн 71 сая доллар бол нэг удаадаа зарцуулсан гэсэн үг л биш. Энэ жишээлбэл одоо эх онд 15 сая долларыг л зарцуулна. Тэгэхээр үлдсэн тэр мөнгө яах вэ гэхээр үлдсэн тэр мөнгө л аривжна. Хөрөнгө оруулалтын сан дээр байршаад. Тэгээ эн чинь биднэрт ямар мессеж өгж ийнү гэхээр ер нь байгаль орчин энэ чиглэлээр ажиллах энэ юмнууд бол харьцангуй урт хугацаанд чиглэсэн тогтвортой санхүүжилтэнд илүү том үр дүнд хүрнэ гэдэг юм. Түүнээс 1-2 жилийн төслүүдээр бид нар явдаг үе байсан. Гэхдээ тэрний үр дагавар одоо үр нөлөөг нь цаашдаа урт хугацаанд хэн хариуцах вэ гэхээр эзэнгүй хайждаг байсан байна. Тэгэхээр бид нар бол одоо илүү урт хугацааны доктортой шийдэл рүүгээ бас засгийн газар өөрийнхөө үүргийг хүлээгээ оролцож байгаа гэсэн үг. Ер нь бол дотоодын нийт бүтээгдэхүүн 1 хүртэл хувийг бол бид нар байгаль орчны салбарт зарцуулах ер нь амлалттай байгаа. За өнөөдөртөө бол тэр амлалтынхаа нэг 3.1-ийг өнгөрөөл явж байгаа. Тэгэхээр биднэрт бол 2030 он хүртэл дахиад нэг 5-6 жил хийх ажлууд бол байгаа. Зөвхөн хувийн салбар руу шилжих энэ бодлого бол ер нь бол харьцангуй нээлттэй. Одоо эх 7 хоног бид нар бас л одоо төрийн бас байгууллагуудад жишээлбэл одоо хашаанда сайхан амьдрий тийм үү мод тари тийм энэ хөдөлгөөнүүд рүү одоо энэ ажлуудыг илүү их дэмжиж өгөх бодлогын зүгээс. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо яг үүндээ өнөөдөр мод тарьж байгаа одоо жижиг компани төрийн бас байгууллага санхүүгөөд бэхжиж чадаагүй байхгүй юу? Гаднаас очиод одоо юу гэдэг бусдгүй тусламжид ингээд төслөө явуулъя гэхээр шаардлагыг хангаж чаддгүй түрүү манай хэн захирал хэлжлээ. Жишээлбэл нөгөө хийсэн ажлын юмнууд санхүүгийнх нь хувьд ийм хэрэгжүүл чадахгүй хувьд бас бид нэр бас бэхжээгүй байдаг. Тэгээ олон улсын хурлуудад очиод ер нь бол янз бүрийн сайн муу туршлагуудыг сонсоод байхад бол хөгжилтэй өндөр хөгжсөн орнууд бол ногоон санхүүжлээд зарцуулах мөнгө бол хангалттай байна. Бид нар жилд 100 тэрбумыг зарцуулна гэж амласандаа 2022 онд хүрчихсэн. Одоо 2035 хүртэл жилд 300 тэрбумыг зарцуулдаг болно гэж нэг талаас хэлж байгаа. Нөгөө талд хөгжиж байгаа юм уу буруу хөгжилтэй орнууд юу гэж хэлж ийнө вэ гэхээр тэр мөнгийг чи авч чадахгүй байна. Зарим сангуудаас одоо хичнээн тэрбумын сан гэсэн мөртлөө мөнгө авахын тулд дунджаар шийдвэр авахын тулд 26-аас 28 сар зарцуулж байна гэж. Тэгээд ингээ харилцсан ингээд янз бүрийн байдлаар сонсоод байхаар нөгөө шаардлага гэсэн төсөл гэдэг манай ТДБ капиталын захирал хэлжлээ. Нөгөө талдаа тэр төслийг хэрэгжүүлэх чадах гэж бас нэг асуудал байна. Тэ. Яг тэр муу жишгүүд бас их байна. Улсын 5-10 сая доллар, 20 сая долларын төслүүд авсан ч гэсэн үр дүн харагдчих өгдөггүй. Үр дүнгүй болчдөг учраас та нар чадвараа сайжруулаа гэдэг энэ асуудлыг нэлээд хүчтэй ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа бодлого юу гэхээр үндсэн бодлого гарлаа. Хэрэгжилт бол дандаа хувийн салбар, төрийн бас байгууллага, идэвхтэй иргэн, иргэний нөхөрлөлүүд энэ лүүгээ илүү одоо
байгаль хамгаалж ашиглах энэ чиглэлүүд рүү явах хэрэгтэй. Жишээлбэл тусгай хамгаалалтаа газар дээр одоо жишээл Ёлын ам гэдэг төрөн бидэд дурж байлаа. Тэнд тэгтээ дөрвөө аялал жуулчлалын зорилгоор камп ашиглаад байж байгаа компани жишээлбэл 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд би ингээд доктортой ажиллаж болохгүй гэхээр энд болохгүй ямар шалтгаан байна. Зам талбайгаа хий, тэр жорлонгоо хий, цэвэр усанд ордог 1 2 3 цэг хий. За тэгээ жижигхэн үйлчлэгээний юм хийхэд энийг шийдэл төр хийхгүй шүү дээ. Тийм учраас бид нар бол илүү тэр тал руугаа харж иж доктортой гэдэг зүйл рүүгээ явж байгаа. Би уучлаарай ганц хэлгээ март. Таны асуултанд дөрөв нөгөө 71 сая доллар яарсан вэ? Энэ 2 жилийн хугацааны орчинд босгосон. Тэгтээ энд Аз, Европ, Америк нэгдсэн улсад маш олон байгууллагаас төрөл бүрийн сангууд тэгээ зарим улсын засгийн газар жишээ нь Герман улсын засгийн газар хүртэл орж хандив өгсөн байгаа. Тэгээ яагаад Монголд ийм их мөнгө өгсөн? 71 сая доллар шиг байгаль орчны салбарт их мөнгө байхгүй. Өгсөн байхаар нэгдүгээрт Монгол улсын байгалаа хамгаалж ирж байсан уламжлал, хоёрдугаарт Монгол улс өнөөдөр болтол байгалийнхаа нэлээд их хэсгийг онгон одоо тансаг байдлаар нь хамгаалж чадсан. Цаашдаа манай уг нь манай улсын бодлогуудад аягүй сайхан зорилттой байж байгаа байгаль хамгаалах том зорилт дэвшилсэн 400 алсан арай 20 50 гэх мэтчлэн. Тэгэхээр эднэрийг тэр улсууд хараад Монгол улсад итгээд өгж байгаа мөнгө гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо хэдийгээр авж байгаа нэг сайхан боловч цаашдаа бас хэрэгжүүлэх өндөр том хариуцлага байгаа. Хоёрдугаарт нөгөө 71 сая доллар гэдэг аягүй их мөнгө сонсогчдоор энэ хүн нэг бахан мөнгө тарах юм буруу итгээ ойлгоосоо гэж бодож байна манай үзэгчид. Энэ мөнгийг зарцуулахад бид нар анх удаа олон улсын шилдэг туршлага дээр тулгуурласан Монголын байгалийн өв сан гэдэг байгаль хамгааллын ихтгэлцийн сан гэдэг юмыг байгуулсан. Энэ нь одоо хараат тус засаглалтаа өөрийн гэсэн удирдах зөвлөлтөө өөрийн гэсэн дүрм журамтай ийм байгууллага байгаа. Энэ сангаар дамжуулж зарцуулах юм байна. Байгалийн өв сан гэд нэрлсэн учир нь бол үнэхээр энэ өвийг бид нар өгдөөцөөс уламжлаад өвлөд авцаа одоо бидний үүрэг бол дараа үедээ өвлөлж үдэх учраас бид нар бас ингэж нэрлсэн юм сан байгаа шүү. Энэ сангаар дамжуулж зарцуулагдана. За баярлалаа. Би угаас яг нэмж асуух гэсэн хэлээгүй болохоор би тэмдэглэсэн байсан та харин тарихыг уншиж байгаа юм шиг асуулаа. Тэгээд би бас тантай өмнө нь уулзж байхад нөгөө бидний бас мэддэг нэр бүх аяга алдартай хүмүүс бас хөрөнгө оруулалт хандаа өгсөн. Тэр нууц биш бол хэлж болох уу? Бас юутай юу? Нууцтай юу? Компани дэлхийд алдартай компани юунуудын 71 дээр бас явж байгаа гэдэг нь хальт хэлжсэн. Тэг байгаа нийгмийн хариуцлага өндөртөө гэхдээ зарим хандивлагч нь өөрсдөө хүсэлтээ гаргаад манай нэрийг одоо битээ гаргараа гэж хэлсэн учраас бид нар зарим нь дурдж чадахгүй. Гэхдээ дурдж болох зарим нэг байгууллагууд байгаа. Жишээлх юм бол Герман улсын одоо засгийн газрын доор ажилладаг одоо өвлөгдөн үлдэх газар нутаг гэж Level Landscape Fund гэж том сангаас бас мөнгө өгсөн байгаа. Мөн нэр бүхий олон одоо санхүүжилт өгдөг юм сангууд мөнгө хандсан байна. За баярлалаа. За ер нь бол нэвтрүүлгийн цаг дуусахад нэг 10 минут үлдсэн байх шүү. Тэгээд хэдүүлээ бас шийдэл тал руугаа яа. Би батшиг зөвлөх батшиг цахилгаараас асуумаар байна л да. Одоо ингээд ерөнхийдөө хандлага нь ийм байгаа бол та сая ингээд 2 3 том хурал яваад ирсэн гэсэн. Би бас өмнө нь энэ юун дээр Green Cloud Fund-д ажиллаж байгаа оюун захиралтаас уулзж байхад ер нь дэлхийн бүх мөнгө ийшээ явж байна. Тэгээд зөв одоо ажиллаж чадах юм бол мөнгө санхүүжилт ер нь асуудалгүй байна гэж яриад байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө бид нар Монголд ингээд яхаар өөрсдийн зах зээл жижигхэн ингээд мөнгөний асуудалтай байгаад идэг. Тэгэхээр гаднаас тий санхүүжилт орж ирэх заавал грант байх албагүй шүү дээ. Зээл тусламж одоо юу гэдэг тий. Тэрийг олж ирэх боломж нь ямар байна? Төрийн зүгээс, совийн хвшлийн зүгээс хамтдаа ингээд ажиллах юм бол одоо байгаа энэ леверэж хөшүүргээ нэмэгдүүлэх бодиттой боломж нь байна уу? Юу дутагдаад байна тэгэхэд бид нар? Тий, ер нь бол дэлхийд дээр ногоон сонгууд бол зөндөө байна уу ер нь бол тий. Хамгийн том магадгүй саяны таны хэлдэг Green Climate Fund баг 16.4 тэрбум долларын одоо ерөнхий сан байгаа. Тий, тэр сангаас ч гэсэн Монгол улс яг өнөөдрийн байдлаар бол 480 сая долларын төслүүдийг авсан байдаг. За үргэлжлүүлээд авах боломжууд нь бас нээлттэй. Зарим нэг гарсан шийдвэрүүд 18, 19, 20 онд гарсан шийдвэрүүдийн хэрэгжилт бас биднэрээ шалтгаалаад удацсан юм бас байна. Тэгэхээр яг ер нь одоо сая ингээд урамсгалын конвенц юм уу сүлжлэлийн конвенцийн хурлуудад ороод хахад нэг том сэдв нь бол нөгөө green financing буюу ногоон санхүүжилт гэдэг сэдв бол заавал нэг том юм сэдв болж яригдчихэж байгаа. Тэгээ эцсийн дүндээ явсаар хагаад энэ санхүүжилтээр их гацж байгаа. Гичнээн гоё төлөвлөгөө зорилго тавилаач гэсэн мөнгө байна уу? Мөнгө хаанаас олох вэ? Тэгээ эн чинь өөрөө бас байгаль орчны чиглэлд дуурамжлалын өөрчлөлтөд явж байгаа зүйлүүд чинь бүгд одоо банкны зээлээр явагдах боломжгүй бас юмнууд байгаа. Энэ одоо ялангуяа дасан зохицолтын ажлууд бол эн чинь эргэж юун тэр төлөх мөлөх тийм агуулга байхгүй шүү дээ. Тэр орон нутгийн иргэдийн амь амжиргаа
мал аж ахуй газар тариална тэр яаж тасан зохицох вэ гэдэгт л зарцуулагддаг учраас илүү буцалтгүй тусламжийн шинжтэй тэр санхүүжилтөөр тэр адаптацийн чиглэлээр илүү яваад митигейшн талдаа болохоор магадгүй энэ хөгжлийн банкын бусад одоо сангуудын одоо энэ зээлээр явах нь харьцангуй бодиттой юм шиг тий. Ер нь бол санхүүжилтийн механизм бол зөндөө байна. Шин механизмууд их гараад ирсэн байна. Жишээлбэл Debt for Nature гэдэг өөрөөр хэлбэл одоо өрийг одоо байгаль орчинд зарцуулах үүргээр солих гэдэг асуудал байж гин тийм ээ. За энэ зөвхөн for nature гэхээс илүү debt for education байж болж гин, debt for health байж гин. Тэгэхээр carbon trade гэл тийм карбоны худалдаа. Одоо дараа нь би карбоныг бас жоохон ярих гэж бодож суучлаа. Тийм. Тэгэхээр энэ нөгөө өрийг тодорхой зорилгоор ингээд зарцуулах боломжуудыг олох гэдэг үл. Гэхдээ тэргүй хөгжиж байгаа юм уу буруу хөгжилтэй орнууд өр байгаа. Одоо юу гэдэг манай засгийн газрын өр нэг 8-9 тэрбум доллар байна уу да тэр багцаа ч юм уу. Тэгээ энэ өрүүд бол тэгтээ тэргүй засгийн газар хоорондын, сан хоорондын, олон улсын хөгжлийн банк хоорондын ингээ юмнууд байж байдаг. Нөгөө талдаа хөгжилтэй орнууд чинь тухайн жилдээ үүргүүд бол авцсан байдаг. Ер нь бол дэлхийн ногоон хөгжилтэй одоо манай засгийн газар шил Германы засгийн газар за нэг том тоо тавиад энийгээ зарцуулна та гэж байдаг. Гэтэл одоо Монгол шиг улс орнууд тухайн жилдээ одоо Германд ч юм уу өөрийнхөө төлөлтүүдийг хийх болж байдаг. Тэгээ энэ өрийг төлөхгүйгээр тэр Германы засгийн газрын тухайн жилд хийх одоо байгаль орчны чиглэлээр, уран цэцгийн чиглэлээр зарцуулах тэр үүргийг бид нэр эндээ хэрэгжүүлчихье гэд одоо өнөөдөр энэ дээрээ бид нэр хэрэгжүүлж байгаа юмнууд тий. За эрүүл мэндийн салбарт зарцуулчихье гэдэг энэ зүйлүүд бол нээлттэй байгаа даа. За хоёрд бол одоо янз бүрийн одоо засгийн газрын төвшөнд гарсан бондууд байгаа. Бондуудыг дахин санхүүжүүлэх асуудлууд байгаа. За энэ ногоон сангууд бол зөвхөн мөнгө өгөөд байдаг биш. Энэ одоо restructuring, financial restructuring-уудыг их сайн хийдэг. Одоо юу гэдгийг 775 та бонд Монгол улсын бонд байлаа гэхэд энийг жишээлбэл за би 575 та ч юм уу энийг чинь болгоод өгье гэдэг дийл байж болно. За ингээд жишээлбэл 2% зөрөө гарч штэ жишээлбэл тий. За янз бүрийн тэр upfront fee, янз бүрийн финүүдийг хамгийн минимум байлгалаа гэж бодгоо. Тэгээ энэ 500 сая долларын бондтой байлаа гэхэд эн чинь 2%-аар яхад жилийн 10 сая доллар гараад байна. Гол нь энэ restructuring хийж байгаагийн гол зорилго бол энэ 10 сая долларыг та хэд нөгөө байгаль орчиндөө зарцуулчихаа. Тэгээ бид нар ингээд 10 жилийн хугацаатай бондоор ингээд солиод гэх юм бол энэ чинь 100 сая доллар бид нар буюу түрүүн одоо та бүхэн ярьж нөгөө TNC-ийн нөгөө тал засгийн газрын үүрэг байна гэдэг. Засгийн газар энэ үүргээ заавал төсвийн мөнгө энтрээр явахаасаа илүү бидний одоо явж байгаа бусад бонд одоо өөр энэ санхүүжилтийн механизмтай холбох боломж нь нээлттэй байгаа даа. За 3 дахь хэсэг бол мөн ялгаа байхгүй одоо түрүүн карбон гэдээ ярьчихлаа. Ер нь энэ дэлхийн одоо ур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа энэ хүлэмжийн ялгарлаа бууруулах үүргүүд чинь улс орнуудын чадвах, санхүүгийн байдал, эдийн засгийн байдлаас хамаа харилцаалгүй яваад байна. За ойлгочлоо. Тэгвэл хэдүүлээ 2030 он Парис хэлцээр хүлээсэн үүргээ яаж биелүүлэх вэ? За мэдээж хэрэг хөгжилтэй орнууд л мөнгө санхүүгээ дээр нь бас татварын болон зохицуултын механизмаараа хүлэмжийн их ялгаруулж байгаа аливаа аж ахуй нэгж үйлдвэр аж ахуй нэгжүүд дээр карбон такс гэдэг та хэд сонсч байсан бах илүү тэргүүрээ ингээ шахаад зохицуултаараа шахаад за цахилгаан машин авах юм бол татаас нэг $500 юм уу $300 нэмж өгөөд янз бүрийн дизель машина болооч юм ингээд ийм тодорхой бодлогын механизмуудаа хийгээд ирчтэй. Тэглээгээд тэр улсуудын бас үүрэг бүрэн хэрэгжиж дуусахгүй байгаа. Тэгэнгүүт тэр хөгжсөн орнууд чинь энэ хөгжиж болно буураа хөгжилтэй орнуудын хүлэмжийн хий ялгарлыг бууруулах ажилд хөрөнгө оруулад тэрнээсээ гарч ирж байгаа хүлэмжийн хий бууралтаа тухайн улсынхаа нөгөө авсан үүрэг дээрээ бичих юм боломж нь нээлттэй байна. Сая бол Бакугийн конвенцийн хурлаар бол ерөнхийдөө энэ хүлэмжийн хий улс хоорондын арилжааг ерөнхийд нь хэрхэн яаж хийх вэ гэдэг үйл явцын стандартыг бол зөвшөлдсөд баталчихж байгаа. Одоо явандаа тэгэл нүүрс алт шиг юм commodity болох нь шүү дээ. Ер нь бол тийм гэсэн үг. Тэгэхээр бид нэр мэдээж энэ дэлхийд даяараа ингээд ур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн нэг санаагаар ингээд явж байгаа тохиолдолд энэ үл зөвхөн 2030 оноор хязгаарлагдахгүй байх гэж би бодож байгаа. Тэгэхээр бидний хувьд бол юу гэж харах вэ гэхээр биднэрт бол ийм хүлэмжийн ялгарлаа бууруулж байгаа үйлдвэр аж ахуй нэгж тодорхой эсгүүдийг хэрхэн яаж дэмжиж өгөх үү гэдэг нэг асуудал. Нөгөө талдаа эндээ тодорхой юмнууд хийхгүй байгаа тохиолдлуудыг бид нар яаж одоо хийдэг болох уу гэдэг бас нэг асуудал үлдчихэж байгаа. Тэгээ түрүүний одоо мал аж ахуйн салбар руу оруулахаар бидний нөгөө хүлэмжийн бууруулах том зорилгыг чинь бараг 50% нь эрчим хүчний салбараас хамаарж байгаа. За нэг 30 гаруй хувь нь мал аж ахуйгаас хамаарж байгаа юм хоёр байхгүй. Өөрөөр бидний хүлэмжийг 22.7%-аар бууруулах зорилгыг чинь 80% зөвхөн энэ хоёр салбар байна. Тэнгүүт одоо бид нар чинь дахиад дотроо
ярилцаж одоо бодлогынхаа хувьд тодорхой болох бас асуудлууд үлдчихэж байгаа. За юу гэдгийг цагаан алт гэдэг хөтөлбөр энд ингээд зарлагдлаа. Тэ? Ноолуур гэдэг хөтөлбөр зарлагдлаа гэдэг ингээд бас ингээ малчтынхаа амжиргааг дэмжсэн, мал аж ахуйн салбараа дэмжсэн бодлого авч яадаг. А нөгөө талдаа бидний олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хий бууруулах үүрэг байгаад байдаг тий. За энэ хоёрын балансыг бид нар яаж барьж цаашаа явах вэ? Үнэхээр мал аж ахуйнхаа бүтээмжийг энэ богино хугацаанд яаж дээшлүүлж болох нь вэ? За энэ бэлчээрийнхаа дороотлыг бид нар хэрхэн яаж хурдан одоо сэргээж юм уу тийм ээ ингэж ажиллах уу гэдэг юм. За эрчим хүчний салбарыг аваад үзэхэд магадгүй зарим улсууд за нүүрс пүүпа гэдэг дээр явж иж магадгүй. Гэхдээ технологиуд бол өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо нүүрсээр яадаг захлагаан талааны станцуудыг сэргээх рүү шилжүүлэхээсээ илүү энэ нүүрсээр явдаг. Гэхдээ тэргүй нүүрсэн дээр тогтдог эдийн засгийн улсууд чинь тийм хурдан хугацаанд транзишн хийж амжихгүй. Тэгэхээр энэний транзишн дээр нь дахиад технологийн сайжруулалт орж ирж байгаа. Хүлэмжийн хялгарлыг хэд дахин бууруулдаг технологиуд ороод ирэхээр заавал одоо сэргээгдэх рүү орох уу гэх асуулт те. А хоёр сэргээгдэхийн үн өртөг яг хүмүүсийн аж амьдрал дээр хэрхэн яаж буух уу гэхээр одоо сүүлийн ярьж байгаагаар бол нөгөө just transition буюу хамгийн бага одоо зардалтайгаар гэж хэлээ да тий. Зардал гэдэг нь зөвхөн санхүүгийн тоо биш. Ер нь бол бүх нөлөөгийг хэлчихэ. Хамгийн бага нөлөөтэйгээр шилжилтүүдэд яаж хийх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж. Тэр нь үл юу гэхээр богино дунд урт хугацааныхаа бодлогоороо энийг зөв чиглүүлэх нь хамгийн зөв менежмент рүү орох юм аа л гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн бид нар тийх гэрийн даалгавар бол байгаа. Бидний бас одоо хүртэл хийгээд ирсэн сайн сайхан юмнууд бол байна. Хоцорсон зүйлүүд бол байна. Тий. Тэгэхээр бид нар ингээд нарийн юмнуудыг одоо илүү их наривчилж ярих хэрэгтэй л гэсэн үг. За ойлголоо, баярлалаа. Би Бачныг цахилаас сумаар байна. Юун дээр та түрүү яриандаа дурдсан Монголын хамгийн анхны санхүүгийн салбарын бус тий ногоон бонд гэдэг тий. Тэгээ миний ойлгосноор юм 2 үе шаттайгаар нийт 10 хэдийг босгож болоод 15 сая доллар босгосон. Эхний шатны 10 гаруй сая доллар босгосон гэж ойлгосон. Ер нь ингээд яг энэ концепц зорилгоо яриад мөнгө босгоо явж байхад хүмүүс хэр хүлээж авч जैन те. Одоо хоёр дахь хэсэг нь хаагдахаараа болоогүй баг те. Борлуулалт ер нь төлөвлөсөн хэмжээнд явж гин үү? Энэ бондыг одоо жишээ нь би яагаад авах хэрэгтэй юм те гэдэг тал дээр мэдээлэл өгөөч. Зөв. Яг энэ асуултыг манай хөрөнгө оруулагч асууж байгаа. Энэ бондыг бид яагаад авах хэрэгтэй вэ гэдэг. Тэгээд ерөөдөө нөгөө нэг олон улсын зах зээл дээр яг энэ доктортой санхүүжилт яг энэ ногоон төслүүд рүү хийж байгаа санхүүжилтийг ингээ харахаа бүтцийг харахаар одоо чинь 2023 онд болохоор 200 сая доллар орчим нь ингээд зээлийн санхүүжилтээр 7-800 сая доллар нь бондын зах зээл дээрээс татагдсан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээл дээрээс арай илүү хувь хэмжээтэй одоо оролцоо нь явж байгаа гэсэн гадна л та. Яг одоо Монгол улсын хувьд одоо ерөөдөө яг энэ олон улсын бондын зах зээлээс Монголын ямар нэгэн төслүүд эсвэл одоо санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээл дээрээс энэ одоо ногоон санхүүжилт хөрөнгө оруулалтыг татъя гэх юм бол хамгийн түрүүнд анхаарч үзэх асуудал бол нөгөө засгийн газрын зээлч зэрэглэлтэй Монгол улсын нөгөө зээлч зэрэглэлийн асуудал байгаа. Тэгээ энэ дээр зээлч зэрэглэл одоо сүүлийн үед одоо сайжирч байгаатай холбоотой эерэг үр дүнгууд бол гарч байгаа. Тэгэхээр бид нэр энэ хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа байгууллагын хувьд бас олон улсын зах зээл дээрээс болон дотоодын зах зээл дээрээсээ яг энэ ногоон санхүүжилт, ногоон бонд гэдэг ойлголтыг одоо илүү хөгжүүлэе гэж зорж байгаа байхгүй. Тэгэхээр гадна талаасаа бол олон улсын зах зээлээс яг нэг санхүүгийн байгууллагууд бол яг энэ ногоон цэцлэгийн санхүүжилтийг бол тодорхой хэмжээнд авч чадаад байгаа. Дээрэс нь бид нар дотоодын зах зээл дээрээс ногоон бондоор дамжуулж санхүүжилт татж байгаагийн маш том нэг давуу тал байгаа. Тэр нь юу юм гэхээр өмнө анзаардаггүй байсан хүмүүсийн буюу одоо дотоодын хөрөнгөний зах зээлийн оролцогчид буюу хөрөнгө оруулагчдыг энэ ногоон төсөл гэдэг юм руу анхаарлыг хандуулж чадж байгаа гэсэн. Энэ дээр болохоор одоо хамгийн тод жишээ манай TML пластик үйлдвэр байж байгаа. Тэгэхээр TML пластик үйлдвэрийн хувьд өмнөх одоо төслийн үе шат нь баг санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр босч ирсэн. Одоо ингээд дараагийн үе шат нь бол хөрөнгөний зах зээлээсээ санхүүжилт татыг явж байгаа байхгүй. За ингээд одоо үйлдвэрээ танилцуулаад үйл ажиллагааг танилцуулаад төслийн санхүүжилт ингээд хөрөнгө оруулагч танилцуулаад явж байхад яг түрүүний асуултыг асууж байгаа. Энэ дээр нь бид нэр эргээд ярьж байгаа юм бол хоёр юм одоо 3 давуу талыг бид нэр хэлж өгч байгаа. За эхний давуу тал мэдээж хөрөнгө оруулж байгаа учраас өгөөж аавн тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ингээд нөгөө ямар нэгэн юм хандив тусламж биш. Та өөрийнхөө хөрөнгийг зах зээлийн дундаж өгөөжөөс илүү өсөж байгаа. Та тэртээ тэргүй одоо санхүүгийн хувьд эндээс үр дүнгээ авчиж байна тий. Хоёр дахь зүйл нь болохоор юу гэхээр
төслөө танилцуулж байгаа гэсэн үг. Тэнгүүд одоо TML пластик үйлдвэрийн төсөл маань болохоор яг үйлдвэрийн одоо бүрэн хүчин чадлаар ажиллах тохиолдолд Монгол улсад хаягдж байгаа яг энэ усандаа хуванцар савны хог хаягдлыг 100% дахин боловсруулах чадамжтай юм үйлдвэр байхгүй юу. Тэгээд энийг үл ерөөсөө хүмүүс огт мэддэггүй байсан бол энийгээр төслөөр дамжуулж энийг аягуулс маш сайн ойлголттой олж авч байгаа. Өөрөөр хэлэх юм бол ийм үйлдвэр Монголд боссон юм уу? Тэгээд энэ үйлдвэрийг дэмжихийн тулд дахин хөрөнгө оруулъя. Нөгөө талдаа эргээд энэ төслөөр дамжуулаад ер нь энэ нөгөө хог хаягдлын менежмент гэдэг асуудлыг аюулсан ойлголттой бол гарчиж байгаа байхгүй тэр хөрөнгө оруулагч хүмүүс оролцож байгаа хүмүүс маань одоо ингээд ирээдүйд яаж ч нөгөө хүмүүс маань ингээд хогоо хаяхтаа хүртэл ингэж ангилж хаях одоо тэр ухамсарыг одоо нэг жижиг дадлыг энэ төсөл хөрөнгө оруулснараа давхраас аваад гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө бас яг нөгөө энэ ногоон төслийн санхүүжилт гэдэг ойлголтыг ногоон бонд гэдэг ойлголтоор дамжуулаад хөрөнгөний зах зээлийн оролцогч нарт илүү өргөн хүрээнд нөгөө таниулж байгаа аюул том ажил болж байгаа маш том даваа тал байгаа гэсэн үг. За ойлголоо, баярлалаа. Би нөгөө нэвтрүүлэг бэлдээд яаж явах танаа мэдээллийг бас судалж байхад нөгөө саяхан Coca-Cola компанитай тий яг нөгөө хаягдлыг нь авах нөгөө гэрээ байгуулсан гэд мэдээ гарцсан байсан. Тэр нэг талдаа та хэдийн нөгөө түүхийд талдаа аюу тийм баталгаатай борлуулалт худалдаа авалт чинь баталгааж ийн гэсэн үг зөө тий. Тэгээд тэрнээс гадна бусад нөгөө пет үйлдвэрлэгч нөгөө компаниуд шүү дээ Monsanto, Pepsi эдэртэй бол ажиллах нь нээлттэй байгаа ч тийм. Зөвхөн кола муутай. Нөгөө Coca-Cola одоо дэлхийн том брэнд учраас нөгөө дэлхийн нийтэд өөрийн нөгөө бас бодлоо байгаа тийм. 2030 он гэхэд сав баглаа бодлохоо 50% нь дахин боловсруулсан түүхийг ашиглана гэд амлалт өгсөн байгаа. Тийм учраас одоо бид нар ингээд нийлүүлэхэд бэлэн болоод байж байна. Бусад үйлдвэрлэгч нартаас бүхэнд нь нээлттэй. Та нар юу явж амар зөвхөн бизнес хийгээд байгаа биш үү те. Хүмүүсийн амлалтыг ингэж бөгөөл. Түрүү нөгөө хиний нөгөө хог цуглуулах юу энтертэй холбоотой дээр ер нь хогон дээр нөгөө бохирдуулагч нь төлөх гэдэг зарчим байгаа даа байхгүй юу. Тэр чи юу гэхээр ер нь л чи нэг талаараа ингээд ашиг олох үйл ажиллагаа хийж байгаа ч гэсэн нөгөө талдаа тэрнээс үүдэн гарч байгаа хог хаягдлаа бас хариуцах хэрэгтэй гэдэг л ийм л зарчим байхгүй. Өнөө хүртэл бид нэр магадгүй нэг төдийлөн анхаардаггүй байсан бол манай хувийн салбарын энийг олж хараад энэ дээр харин одоо түрүүн дурдлаа те хог ялгах, ангилах, цуглуулах энэ логистикийн бид нар өмнө хогны холбоотой 2 3 холбоо гэдэг юм лээ бүгднтэй нь уулзаад ярьж хахад яг нийтлэг 2 3 асуудал хэлсэн байхгүй. Нэг нь болохоор энэ нөгөө өртөг бүрдэлтэнд баримт байхгүй байна. Энэ цуглуулад ирлээ өөрхий. Энэ бол хэний чигээгүй юм хийгээд өдрийнхөө орлогыг олчиж байгаа. Гэтэл энэ хүнээс бид нэр баримт нэх боломжгүй. Тэр чин бодтой. Гэтэл эдгээр нөгөө өртөг бүрдэлтэнд оруулцдаг татварын газар очихоор нөгөөдгөө чи хүлээж авдаггүй нэг юм байна та. Яг ботход бол нэг амархан юм шиг боловч энийг нэг тодорхой юмд оруулахгүй бол яг одоо эцсийн энэ бүтээгдэхүүн болгож байгаа компани дээр асуудал үүсээд байдаг. Тэр английн ялгах цуглуулах гэдгийг яг эцсийн дүндээ юу болоод байна вэ гэхээр нөгөө айл өрхүүдийн хогон төлж байгаа мөнгө бол их бага байгаа байхгүй. Яг үнэнгээ хэлэхэд бол тэрийг л иргэдийн төлөвчдийн хурлынхаа тогтоолоор юм өөрчлөх боломжтой. Ер нь бол тэр одоо хог цуглуулж байгаа гэдэг чинь бас л нэг бизнес байхгүй. Хогийг дахин боловсруулж байгаа бас л нэг бизнес. Яг тэр утгаараа харж байгаа юм бол энд ингээд эдийн засгийн хувьд ойлгомжтой ингээд юмнууд нь болчих юм бол энэ ямар ч асуудалгүй ингээд хувийн салбар бүрэн хийгээд явах боломжтой ийм зүйл харагдаж байгаа. Тэгээ яг энэ шиг зүйлүүдийг бол одоо ер нь бол яг бодлогын хувьд бол бид нар нэг амьдар суугаад төлөвлөгөө гаргаж байгаа л да. Тэгэхээр яг эхний ээлжинд бол хогны тэр төлбөрийг нэмэх тухай асуудал хэм санхүү хүмүүсийн сонирхол нь нэмэгдээд аж ахуй нэгжүүдэд ч гэсэн ангилан ялгах тэр зүйлүүд нь илүү их зөв болох болов. Бид нар хөгжилтэй орнуудын жишгийг бол харж байгаа. Нөгөө бохирдуулагчийн төлөх гэдэг маань өөрөө бид нар зарим улсад петигээл метронд үнгүү суудаг ч юм уу, зарим улсууд шилийн буцаагаад өгөхөөр хэдэн центийг тооцоод өгдөг ч юм уу гэдэг энэ нөгөө жинхэнэ нөгөө тойрог эдийн засгийн механизмууд нь ингээд нийлж ажиллаж ээж нэг талаасаа яг зарим улсуудад шахаж байгаа юм шиг харагдаж байгаа. Нөгөө талдаа энэ өөрөө хүсэн хүсээгүй энэ ингээ ийм тойрог эдийн засгийнхаа амиг бүх нэг цэг дээр энэ ч ажиллахгүй бол эн чин тойрог болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэсгээрээ хийнэ гэж харж байгаа. Тэгэхээр мод тарих ч гэсэн мөн ялгаа байхгүй. Одоо мод арчлах норматив зардлыг одоо бизнесийн сонирхолд хүрхүүц хэмжээнд аваачиж энэ модыг чин одоо цаашаа тэрбум мод тарих гэх юм бол одоо эн чин эдийн засгийн хувьд утга агуулгатай байж энэ том зорилго урт хугацаанд явах болохоос биш. Одоо юу гэдгийг заримдаа яг бодох л одоо өөрөө алдагталтай ажилтдаг төрөө өмчийн компани одоо сая мод тарина гэж хариж явах ч өөрөө зөв буруу юм байна тий.
яг гэгээлэг зорилго байна. Гэхдээ үндсэн аж ахуйн ажлаа эхлээд ашигтай ажиллуулах чи өөрөө цаана татвар төлөгчдийн мөнгө рүү гард өрөхгүй л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ер нь нэг ийм байгаль орчны салбарыг эдийн засагжуулах энэ агуулгыг бол томоор нь харсан биднэрт бол 100 юм байл. Энэ зөвхөн хогч биш, мод байна, ургамал байна, тэр цаашаа бусад тусгай хамгаалалттай газрын удирдлага байна. За бүр нарийн ирэх юм бол гол ус хамгаалах ажлууд байна. Энийг одоо яг л орчин үеийн техник технологийн дагуу бас түрүүн нэмж хэлхээ мартчихэж ер нь бодлогын хувьд бол бас захимжуулах технологийн дэвшлиг ашиглах энэ ажлуудыг бол байгаль орчны салбар зайлшгүй том зургаар хийх ёстой юм байлаа. Сансрын технологиуд нь хөгжсөн байна. Мэдээллийг наносекунд алдалгүй авах боломжууд нь байж байна. А дээр нь одоо хэдийгээр одоо юу гэдэг юм ган гачиг боллоо ч гэсэн буцаад бид нэр тэрний одоо эсрэг гэдэг юм одоо өөр юу хийж болох вэ? Мэдээж хамгийн өндөр зардалтай, тэгэл усчлалтын өндөр зардалтай байгаад байдаг. Гэтэл хөв цөөрмөө байгуулад ирвэл тэр хавийн уур амьсгал яаж зөөлрөх вэ? За заавал галт төмөр орохоор үйл будд юм уу? Ер нь үйл будах гэдэг ажил юу вэ ч гэдэг юм ингээ агуулгын хувьд арай өөрөөр харах. За ой хамгаалагч энэ тэрийг харахад чинь нэг ой хамгаалагч 80-аас 120 мянган гаар үзэж идэг. Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл юу гэдгийг энийг одоо мотоциклтай, дурамтай ч юм уу энэ төвшөнд нь байлгаад байх юм уу? Илүү өөр төвшөнд үрдөнтэй хэлбэрлүү явуулах уу гэдэг ингээд шатараатай хийх ажлууд бол байгаа тийм юм. За ойлголоо ингээ манай нэвтрүүлгийн цаг дууссан байна. Тэгээд би та бүхэнд сүүлийн ганц асуултаа тавья. Тэгээд жоохон тийм төсөөллийн асуултгаа маш товчхон болж бол нэг өгүүлбэрээр хариулахыг хүсэж байна. Тэрний юу вэ гэхээр одоо бид ингээд асуудлаа ярьлаа шүү дээ. Шийдлийн тодорхой эсгүүдийг ч ярьлаа, болж байгаа болохгүй юмнуудаа ярьлаа. Хэрвээ танд ингээд хязгааргүй эрх мэдэл санхүүгийн болон бусад нууц өгөгдсөн бол одоо яг энэ хариуцж байгаа ажил дээр хамгийн түрүүнд ямар шийдвэрээ гаргах байсан бэ? За галаахаас хэлье. Би бол мэдээж өөрийнхөө мэрэгжлийн дагуу явцорно. Байгаль хамгааллын мэрэгжлийнхээ дагуу явцорно. Байгаль хамгааллынхаа одоо санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр байна да. За одоо бид нар бол одоо хөрөнгөний зах зээлийнхаа одоо оролцогчдоор дамжуулаад энэ ногоон төслүүд, ногоон санхүүжилтийг илүү одоо доктортой санхүүжилтийн одоо доктортой хөгжлийн зорилгынхаа одоо зорилтуудыг биелүүлэхэд нь л одоо төлөв золондоо л гэж бодож байна тийм. Шиг зөвлөө. За өста бодоагүй юм байна надад. Яг үнэхээр одоо тийм юм байдаг. Яг одоо олон юм байна л да. Ер нь бол хүмүүсийн толгойд л өөрчлөлт хийх хэрэгтэй. Олон нийтийн соёнгийн хэрэглэх те. Тэг одоо тэгээ хэлэхээр бас буруу болоо явчих. Ер нь зөвхөн хүмүүсийн толгойд нэг юм өөрийн зөвхөн өөрчлөлт бол зайлшгүй шүү. За агимаас хэл. Маш энгийн мөртлөөсөө одоо хүн болгоны хийж чадах зүйл те. Анхны хөсөр дээр нь хүн болгоныг одоо хогоо ангилж сурахт нь одоо дэмжлэг үзүүлэн мэдээлэл олгоно, сургана. Тийм л ажлыг. Миний хэлснийг л яач. Тэр нэг сая гэхээр Бондо буцалтаа тусламжлах шөрүүлэх юм болов гэж бодчихгүй байсан юм аа. За тагласан. За намайг маш их баярлалаа. Агуулганд давцж штэ тий. Өдөрөл одоо хүмүүст олон нэвтрүүлэг илүү хандах хэрэгтэй. Энэ нэвтрүүлэг маань ч гэсэн бас бидний зүгээс оруулж байгаас нь бяцхан хувь нэмэр болох болов гэж бодож байна. Тэгээ та бүхэндээ дахиад маш их баярлалаа. Ажилд нь хамгийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.